Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар Zubrovka. Yulon хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Зя сайн байцгаана уу манайхаа. Podcast Room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг оройтой явдаг байгаа. За тэгээд энэ дугаараас ахуулаад манай ерөнхий ивент тэгчээр Yulon хятад хоолны ресторан 1 жилийн хугацаанд хамтарч ажиллахаар болсон байгаа. За тэгээд мөн бид бүхэнтэй хамтран ажилладаг Simple зээлийн аппликейшн Zubrovka чарна бүтээгдэхүүн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгээд өнөөдрийн подкастад маань миний мэдхээр миний хар багтал мөрөөдлийн үлэг онгоц киноны ган болтын дүр. За тэгээд жүжигчин за AI Entertainment-ийн продюсер ганцаа ах маань үргэлж ирсэн байна. Сайн байна уу та? За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Юуны түрүүнд энэ гоё подкастт өрсөн та нарт маш их баярлалаа. Тэгээд үзэж байгаа нийт үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. За бас танд хамгийн түрүүнд бас баяр хүргье. Баярлалаа. Өөрийгөө ялан дийлсэн байлээ. Тэгээд бас олон хүмүүс харсан байх. Тэгээд тань дээр бас олон хүмүүс их маргаж байлээ. Маргааныг бол бид нар хөндлөнгөөс маш сайн харсан. Тий. За баяр хүргье хаа. За баярлалаа. Маш их баярлалаа. Ганцхан хэдийн хилээс хэдийн хил болчихвоо. За би чин анх фитнест орохдоо 99.3% байсан шүү дээ. Бараг 100 шүү дээ. Тий. Тэгээд эхний тэмцээн дээр 30 хилэг хийсэн. За тэгээ эхний тэмцээн дээр бол яалтчгүй тэр хүмүүсийн хилээд байсан хөвлийн мэл бол байхгүй байсан. Тэрийг бол хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол жин хасалт байсан. Тэгээд тэндээс тэр тайзнаас анхны тэр 2024 оны тайзан дээрээс шал өөр гоё мэдрэмжийг аваад за би алдаагаа засах хэрэгтэй юм байна. Шүү гоё өөрийгөө оруулах хэрэгтэй юм байна гэдэг илүү их нөгөө миний нөгөө зориг хүсэл мөрөөдөл гэдэг шиг те. Тэр л гоё илүү их тэмүүлсэн л те. Тэгээд сая ороход бол 88 600-аас 65 500 болсон гэж 22 800. Гашамшигтай. Нийтдээ бол ингээл бодохоор 50 хэдэн килограмм ассан байгаа байхгүй. Яг 3 жилийн фитнес рүү орсноос хойш. Тий. Аха. Гапчин бас тэмцээнд орж исэн шүү дээ. Цөөхөйгүй юу солиорд. Чи орж исэн л үсттэй. Ямар тэмцээнд орж илаа? Тэгээ тэр чинь зүгээр 16 юу лээ 16 7 онт ч үлээ. Golden Gym зүгээр нөгөө жим дотор болдог. Жим доторх гоё. Мистер энд мисс илүү дээ тий. Тим тэмцэн. 16 7-ны үед гама байсан уу? Байгаагүй. Хөөхд байсан ба. Тийм үү яа. 17 18 нас. Тийм гоё гэлгэр ахта минээс гавтай байсан бол. 17 18 жишээ би ч одоо тэр чинь 10 жил юм шүү дээ. Тэгэхээр чи 20 дэд. Оо тийм. Гоё байлээ шүү дээ. Тэгээ ингэдэг юм байлээ шүү хүмүүс чинь. Энэ нөгөө нэг тэмцээн уралдаанд орох өөрийгөө өөрчлөх чинь бол би өөрөө шийдэж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүтээ нөгөө анх ороход би айгүй тийм сэтгэл санааны гүн дарамтанд орсон шүү дээ. Сэнээс. За. Би өөрөө багшаага шоконд оруулсан байхгүй. За би нэг зориг авахгүй л бол зүгээр л ингээл нэг яваад идэх тий ингээл нэг хүн болох гээд байна. Би нэг одоо тэр улсын тэмцээн чинь болд юм бол тийш намайг бэлдээд өгөөч би өөрөө гойсон байхгүй юу. Тэгээ багш бүр гайхаад Бат Эрдэнэс. Тий Бат Эрдэнэс. Тэгсэн чи багийн одоо энэ 30 хэдэн жил бараг 40 жил цуглуулсан өөх одоо та энийг шатааны гэдэгт итгэлтэй байна гэдэг байхгүй. Гэхдээ надад нэг юм бодогдоод байна л гэж тэгсэн. Тэгээд гол нь тэгэл маш их хариуцлага хоол унд тэгэл ядаралт ажил төрөл маш их юм байхгүй болгоно штэ зохицуулна штэ. Тэгэл зохицуулаад явсан. Тэгэл мэдээж дунд нь янз янз юм байгаа штэ бэлтгэлийн хувьцаа тэгэл ядрах шантрах байрахаа тий. Бүхэл юм байгаа. Тэгэл тэр тайзан дээр зогсоод би илүү гоё мэдрэмж авчиж байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт чинь хүмүүс ч айгүй хэцүү ингээд нөгөө хүн өөрөө гоё байгаад хүн өөрөө хүссэн юм байхад чинь ингээд яг тэтгэрүүд намайг өөрийн хүслээрээ байлгах гад нэг юм тамтай тий энэнийг тэнийг юм одоо хин сумалцсан багш нь сумалцсан юм багт яаж бодхороо гэ тий тэнд чинь бас нэг хүн хүсэл мөрөөдөл тэгээд гарч штэ тэгээ энэ дээр гарчих юм бол яг хөө мэдээж анхны тэмцээн дээр би иччихсэн за би яг юу хийгээд байна гэдгийг бол ойлгож ирсэн. Тэгэхдээ би зориглох ёстой хийх ёстой гэх. Тэгээд тэр тайзан дээр ингээд зогсож байхад зүгээр ингээд поз авах гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Поз аваад зогсож байхдаа хүртэл
юу хийгээд юун дээр зогсоод байна гэдэг бодол байгаа л байсан. Би юу хийчихвэ гэдэг. Тайзан дээр нөгөө тоглох хүн маань юун поз аваад зогсож байна гэл тэр тэмцээний турш байгаа л байсан. Тэгэл буусан. Тэгээ буугаал би шууд дахиад хэлжсэн. За би ер нь яг нэг юмыг ойлгочлоо. Энэ яг миний нөгөө бүсэд байсан хүнчэд ихтэй болж өгөөл гэл өөрийгөө хагаал яваад идэв л ш тоглохгүй л тий. Тэгэл за би ер нь энүүгээр өөрийгөө олчлоо. Дараагийн тэмцээн дээр орно шүү л гэхэд гайхсгээл өнгөрс. Тэгэл нодлонгоос ахуулаад за би одоо орно штэ гээл. Тэгэл бэлдээл ажил төрөл бүх юма зохицуулаад ингээл хоёр дахь дээрээ орсон. Тэгээд хоёр дахь дээр орохоор нөгөө хүн бас нөгөө шар газар тийм байлээ л дээ. Өмнөх алдаа нь болохоор миний хөвлөг хүмүүс айгүйх яриадсэн шүү дээ. Тэ. Тэн дээр би маш их ажилласан. Өдрийн мянган удаа ингэж юм тасгал хийдэг. Хөвлөний бэлтгэл хийдэг. Тэгэхээр чи одоо тэгэл 3 сар 4 сар гэж одоо хэдэн мянга байна те. Тэгжиж хөрхий нэг тэр нөгөө нэг хүмүүс тэгэд идэв шүү дээ. Ичээнд байсан тэр 6 six pack гаргаж ирсэн. Тэр бол үнэхээр бол ёо гоё гайхамшиг юм байлээ. Өөрөө би бүр одоо ингээд ингээл илэгч ямар сайхан юм бэ л гэж боддоо шүү дээ. Цаанаас нэг хатуу ингээд 6 юм ингээд байгаад тахчих. Гоё удаг баг. Аха. Зөө. Яг би болохоор нэг ингээ хүмүүс яг юу ч хийсэн шүмжлэн шүү дээ. Шүмжлээ. За баг магадгүй шүмжлэх ёстой ч байх те. Шүмжил байхгүй бол одоо Магдал хаан байх юм ч гэж бодохоор. Тий. Тэгэнгүүт хүн болгоны зорилго өөр байгаа шүү дээ. За зарим нь бол өөрийгөө ялах гэж юм. Тэ. Зарим нь болохоор магадгүй бусдыг ялах гэж юм ч гэдэг юм уу те. Гэх мэтчлийн зорилгод байгаа. Таны зорилго бол өөр байсан байх гэж би бодод. Миний зорилго бол ийм байсан. Би өөрөө уран бүтээлч юм байхгүй. Жүжигч юм байхгүй. Тэгээ би чинь манай Монголын уран бүтээлчд яг үний хэлгээд одоо ингээл манай үеийнхэн ч юм уу тий ер нь бол ингээл 40 гараад ирэхээр зүгээр Монгол про болчих гээд байдсан шүү дээ тий хээгүү нөгөө л тэгэл ингээл нэг хааштай одоо 40 гарсан 50 хүрнэ гэдэг дээр нэг юм хүлээн зөвшөөрөгдөөд явцдаг байхгүй. Миний хүсэл зорилго юу вэ гэхээр 2-3 шар хөдлөсөн юм байдаг байхгүй юу? Жүжигчний үед. За тарган байх үед нэг хүн миний дотны хүн намайг нэг юу лээ нэг явдаг жорлон гэж ярьдэн шүү дээ. Тэгэхэд би падга авсан. Тэр тухайн үед тэр хүнд гомдсон. Гэхдээ эргээгээ дутахад тэр хүн намайг хурцлсан. Би тэр шүмжиг шууд авсан. За би өөрийгөө бол яах ялан дийлэх хэрэгтэй маань нэгт. Хоёрт нөгөө нэг хошин урлагийн жүжигчин гэхээр л нөгөө нэг гадна дотны кинонд пробонд оруулдаг уу ч юм уу тий эсвэл ингээд нэг драм кино тоглох ёсгүй ч юм шиг экшн кино тоглох ёсгүй ч юм шиг тийм бас нэг юм яваад байгаа байхгүй юу урлаг дотроо за би энийг тасан зогсооноо би харж байгаараа дотроо би тэгээ би сүүлийн хэдэн жил ерөөсөө дийлэгцэн гараагүй шүү дээ саналууд ирж л байсан нөгөө бүдүүн брогийн л дөрүүд ирнэ шүү дээ тэгэхээр би тоглохгүй ахын тоглохгүй тэгээ би дандаа киноноос холдохгүй бол арай албанд маш их явсан тэгээ киноны арай албанд яваад илүү их жүжигчдийн байр суурь, жүжигчдийн хандлага ямар амар өөр болцсон юм те. Ингээд урлагийнхан манаас ямар амар өөрчлөгдөж байгаа юм. Тэгээд өөрчлөгдөхдөө яагаад өөрсдөөсөө эхлэхгүй буруу өөрчлөлт ороод байгаа юм бэ гэдгийг би маш их арын албан тушнаар ойлгосон байна. За тэгээд гадна дотны киноны 2-3 пробонд очсон. Тэгэл нэг манай Монголын л бас нэг юм байдаг шүү дээ. Заавал нэг юм танил тал мал оруулдаг байруулдаг те. Тиймэрхүү хандлагуудыг би харцсан байхгүй. Тэгээд за ингэж ивэл тэгэл одоо яах вэ? Тэгээ би өөрөө гадны уран бүтээлчдийн бас нэг яг гоё бодит түүхүүдийг айгүй их сонсдог, судалдаг тий. Би өөрөө бас Johnny Depp-ийн бас улаан фэн гэдэг ч юм уу. Тэр хүнээсээ бас их мотивац авч ер нь бол анхны бодибилдингийн тэмцээн дээр тэр хүний дүрээр би орсон шүү дээ. Ер нь бол юу ялсан шүү дээ. Тий, Карибын тэнцэн болсон. Гэх мэтчлэн тэгээ би заавал өөр байна. Тэгээ дээр нь би өөрөө 6 хүүхдийн аав хүн давхар хүүхдүүдтэй үлгэр дуурайл болон давхар урлагийн хан дундаа жүжигчүүхэнд тесрэлт хийхдээ заавал бүдүүн байх хэвээр заавал би энэ шанаа манайг одоо энэ хүмүүсийн дургүй энэ өрчгөр энэ шанаа манай энэ хонхор ярьж надад гоё яваад байгаа байхгүй уран бүтээлч хүний хувьд тэгээд би энүүгээрээ өөрийгөө ялан дийлж байгаа тэгэнгүүтээ жүжигчин ган зөргөөс янз бүрийн төрх гарч болдгийг шүү гэдгийг одоо би энд байгаа нөгөө л хідэн найруулагч нартаа бас өөрийгөө урлаг дотроо өөрийгөө бүх талдаар ингэж тамгалж байгаа л гэсэн үг одоо тэр нэг загварын нэг хэсэг хувцас авлаа шүү дээ нэг хуцтай тэр бол би бас яг зөрүүдээр яг би залуучуудыг хайрсан өөрөө. За ямар стилист миний энэ дотор байгаа юм гаргаж ирэх бол. Тийм. За миний энэ байгаа булчинг те яг ингээ натуралаар нь ямар нэгэн фотошоп оруулахгүйгээр гоё дарддаг хүмүүсийг би бас өөрөө ирж хайсан. Тэмцээнийхээ дундуур. Тэгэл стилтэйгээ яриад тэгсэн чи яг энэ стилист одоо маань яг миний дотор байгаа юмыг ойлгоод ах нь ингээд дүрч гарчлаа те. Зүгээр л байдаг Монгол про баймааргүй байна.
ингмээр байна, тэгмээр байна гэх. Тэгээд би өөрийгөө энэ бас миний дотор ч нөгөө нэг гоё загвар үзүүлэх нэг ирчүүдийн дотор янз янзын хүсэл мөрөөдөл байдаг шүү дээ. Загвар өмсөх бас хүсэл мөрөөдөл багаас яваал гэсэн бохоггүй би тэрийг яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй л яваад байсан. Тэгээд би энэ удаагийн тэмцээрч би 2 ангилалд орсон шүү дээ. Нэг нь үзүүлбэртэй фитнес ангил зөө. Нөгөөх нь бүр ястаа сонио гэдэг байхгүй. Фитнес модель англи л байхгүй. Тэгээд би модель ангилахын заварлагтай төстэй байна. Миний хүсэл мөрөөдөлтэй бас төстэй байна гэ би тайзан дээр тэрийг өмсөж явна гэ би ийм хувц хийлгсэн чинь тэр модель ангилд чинь ямар амар гой залуучууд ордог юм бэ. Эхнийх бол яах вэ? Тэ болчихж байгаа. Тэгээ 3 дахь дээр ингээд англи дээр их цөөхөн байна, 2 хүн байна. Тэр фитнес модель дээр гэхээр за тэгвэл би гоё тэр хувцас өмсөд би яг нөгөө загварын алхаагаа алхаа тэр хувцас өмсөд би алах юм байлаа гэж бодохгүй юу. Тэгсэн чинь язаасаас 2 ингээл за тамирчид яваарай гэж тэгсэн чинь ингээл орсон чинь юу вэ? Хамгийн хөгшин би. Хамгийн намхан нь би. Тэг бүр ёо манай залуучууд үнэхээр бүр баг 2 м өндөртэй юм дэвксэн залуучууд. Тэгээд ахаа энэ дээрээс ингээд шууд гарахгүйгээр болчих жоох гэж хаа болохгүй шүү дээ. Та энэ тайзын хүндэл манай спортын хүндэл гэж байгаа байхгүй юу? Нэрээ тийш дээ. Тэг ах нь гэж тэгэл дуудагдал яалтчгүй дуудагдал 2 минутны тоо дуудагд тэгэл гарсан. Тэгээ ичигч тэгээ би бүр дотроо инээд хөрөө заяа. Тэр 2 өндөр залуучууд тэгтээ би ичээгүй шүү дээ өөрөөсөө. Яа тийм ямар гоё юм бэ? Энэ тэр залуучуудаас би бас давхар юм юу авчиж байгаа байхгүй. Айгуу гоё инспирэшн авчиж байгаа. Тэгээ би ингээд зоогсон. Тэгээ ингээд поз авч явахдаа нөгөө хэлтэйгээ шүтээстэй заяа. Тэгээд юу яасан. Тэгээ би уг нь журмын асуусан. Эхлээ поз барина. Дараа нь загвараа үзвэл энэ хоёрын харьцуултын дүнгээр гардыг мардыг гэхээр за би энэ дээр л өөрийнхөө өөрчлөлтийг харуулъя гэд. Тэгээ яагаагүй. Яг урд өдөр нь яг энэ нөгөө тэмцээний урд өдөр байхдаа тэгээд бүх хуцанроо өмсөөд бариад ингэж өөрчлөлтийг хий гэдэг юм угаасаа төлөвлөгөө байсан болохоор бүр ингэж ач холбогдол өгсөн байхгүй. Тэгээ 2 дахь ангил дээрээс тань ёстой хамгийн дөрөв 139 хойшоо гэд хамгийн дөрөв дуудагдсан. Гэхдээ тэр дуудалт надад гэхдээ би тэр жоох залуучуудаа гарна гэдэг чинь бас гоё байхгүй. Супер. Тэгэл би тэднээс чинь бас олж авах юм аа ингээ цаашид ер нь бол би энийг ингээл байнгын өөрийн болгох бодолтой байгаад байгаа байхгүй юу те. Одоо ингээл надад дутуу юм бас байгаа ш. Одоо ингээл хөлний хөгжил, төгшөө цээжний хөгжил юу гэдгийг хүн дотроо сайжирнуул гэхээс бол муужрахгүй л байх гэж боддتي. Тэгээ тийм том зорилгоодыг яасан. Тэгээ би нөгөө бас нэг Netflix болон энэ ганц нэг кинонуудын пробонд ороход яг төрөгчм болоод та тэгтээ жоохон марэлэг гэн гэдэг үгийг бас 2-3 сонссон. Тий. Тэгээд 2-3 өөрийнхөө боломжийг би өөрөөсөө болж алдсан байхгүй бас. Зөв. Тэгэнгүүтээ за би ингэх хэрэгтэй юм байна. Алдаж болохгүй юм байна. Би өөрийгөө эрс өөрчлөе. Өөрчлөхөд хүний царай төрөх шал өөр болох хэрэгтэй гэдгээ. Тэгээ би за факторал ер нь олж явъя да гэж одоо дөнгөж 44 насны дээр л өөрийгөө олж авч шүү дээ. Одоо чи ер нь та нийт хичээлээд хэдэн жил болчих вэ? За бохроор 5 жил. Эхний 2 жил бол тэгээл ингэсгээл яг цэвэр ингээд багш бол намайг яг ингээл нэг тамирчны дата явуулсан ингээл яг цэвэр 3 жил шүү дээ. Тамирчны дата гэж одоо таа чи ингээд тамирчин болчихж байгаа шүү дээ. Гүү. Тэгэл давхар тэр үрс нэг урлагийн манус чинь бас цаг заваа гаргаж явна гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Ялангуяа киноны яаж байгаагаар. Тэгэл дээр нь ахнаас 6 хүүхэдтэй хүүхдүүд яг надаар заавал зөвлгүүлдэг айгу багаас нь тийм уузан сургацсан автаал явна гэдэг. Тэгэл нэг 3 хүүхдийг ингээл сургууль соёлруу зөвлөдөг гээл. Тэгэл зохицуулж байгаа юм чинь. Одоо ингээл тэр хөндөр бэлтгэлийн араас одоо ингээ би амарж байгаа байхгүй юу? Багш амраараа тэгтээ нэг жим руугаа ороод нэг хөнгөн болчингуудаа ажиллаулаарай тий. Тэг чи одоо үргэлжлүүлээд кинон тоглоод яг энэ хിവэ барихж байгаа бол тэгэл усмасаа бас яг л багаар уугаараа идэрэл гэж явж байгаа байхгүй. Тэгээ тийм хөндөр бэлтгэлтэй байж байгаа л цөөхөн юм их нэгсэн өөрийгөө хуураад байгаа юм шиг. Нөгөө нэг бэлтгэл нь байхгүй болцсон. Эсвэл би нэг ажилласаа халагдцсан ч айгу тийм сонир мэдрэмж аваад явж байна одоогоор бол. Podcast Room-ийн удаагийн хамтрагчаар Sky Media бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Маш хэрэгтэй мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. За тэгэхээр Sky Media-гаас High Speed 2X мөн 5X гэсэн цоошин үйлчилгээгээ та бүхэнд танилцуулж байгаа юм байна. За тэгэхээр энэ хүү 2X 5X-ийн давуу талуудыг та бүхэндээ хүргэж байна. За та бүхэн High Speed 2X багцыг авснаар та бүхэн 200 МБ интернетийн хурдтай байх болно. Харин High Speed 5X-ийг гэсэн багцыг авах юм бол 500 МБ интернетийн хурдтай байх буюу та бүхэн 50 ГБ датаг за нийтдээ
15 минутанд татах ийм их хурдан интернетийн боломжийг та бүхэнд хүргэж өгч байгаа юм байна. Тэгэхээр за интернет болон за IPTV хоссон энэхүү үйлчилгээ маань хязгааргүй дататай учраас та бүхэн за интернетийн хурд удаашрах, за интернетийн дата дуусгах гэдэг зүйлд огтоос санаа зовох хэрэггүй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн за YouTube болон Netflix зэрэг 4K нэгтршилтэй видеонуудыг, кинонуудыг үзэж байгаа тохиолдолд за гэр бүлийн гишүүн болгон өөрсдийнхөө девайсаас үзсэн ч гэсэндээ ямар нэгэн гацалт үүсэхгүй маш хурдан интернеттэй гэсэн үг юм аа. Тэгэхээр за IPTV-гийн хувьд бол та бүхэн зурагтаараа 96 цагийг нөхөж үзэх боломжтой. Тэр нь Movie Box, Asian Box гэсэн багцуудыг нөхөж үзэх боломжтой гэдгийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За та бүхэн видео сангаас нийтдээ 50000 гаруй киног ямар ч үн төлбөргүйгээр, нэмэлт үн төлбөргүйгээр мөн үзэх боломжтой юм. Тэгэхээр саяны дурдсан энэ олон боломжуудыг 6 сарын туршид 50% хөнгөлөлтөөр та бүхэнд за хэрэглэгч болох боломжийг Sky Media-гаас та бүхэнд хүргэж байгаа юм байна. Та бүхэн High Speed 2X, 5X багцуудыг захиалахыг хүсэх юм бол 76 9000 руу залгаад захиалаарай. Тэгэхээр подкаст руу хамтрагчаар энэ удаад Sky Media бид бүхэнтэй хамтран ажиллалаа. За тэмцээн дөрхийн хамгийн хэцүү зүйл юу вэ? Хамгийн шантармаар зүйл нь юу байсан? Хамгийн шантармаар зүйл нь ерөөсөө бэлтгэл шүү дээ. Хоол биш баха. Бэлтгэл тэгээд бэлтгэлээсээ гадна хоол. Хоол бол бүр өстэй үнэхээр. За бэлтгэлийг бол яг вэ багштай загнуулаад те барайл нөгөө нэг дийлэхгүйсэн ч гэсэн багш маань дэмжээл хідэн нөгөө кантилментүүлийг дэмнээд өгчөж байгаа. Хоол бол үнэхээр. Тэгээд хоолны дэглэм барилтын үед Монголын маш олон баярыг би энэ дээр үнэхээр үзээц. За жишээлбэл цагаан сар. Жишээлбэл цагаан сар. Тэгээд 9 сараас эхэлж байгаа шүү дээ. 9 сараас эхлэхэр ч одоо ингээл за нөгөө намрын хүүхдүүдийн цуглаар Монголын ингээл яваал. Тэгэл 10 сар чинь бас ямар баяр болдог байлаа гэл 10 сарын баярууд бол 11. Тэгээд за шинэ жил. За шинэ жил дээр бол бүр амар хэцүү. Шинэ жил жинхэнэ сэтгэл хөдлөгдөг те. Явуулж яачдаг баяр шүү дээ. Ер нь бол энд очиод шинэ жил хөтлөн хажуугаар нь тэгэл ингээл дайлан гэгэлцэн дайлуулна гээл те. Тэр болгоод ингээл өнгөрөөсөн. За тэгэнгүүтээ цагаан сар бол өстэй бүр үнэхээр нөгөө нэг дэглэм чинь нилээ хатуурч зүү шүү дээ. Чангарцсан үед чинь тэгээд айл айлэр хэсэгтээ ингээл нөгөө чансаг өндгөө барайл дахианы цээж махаа барайл яваа. Тэгсэн юм уу? Тэг явсан шүү дээ. тэгж явж шүү дээ. Яг ингээл явж байгаа. Тэгэл айлын тавхтай ямиг харна эндээс би юу гэж болох вэ? Шинэ ногооны салаад айл болгонд байна. За ашгүй тэрнээс нь идэнэ. Тэгээд энэ жил бол нэг албан ёсоор аханд үсээс уучлахгүйгээд олон айлаар яваагүй аз болох. Яалтчгүй настай улсууд өөрсдийн аав ээж ах эгчнэрийнхээ явахад гэтэл нэг 10 айл хангалттай болчихж байгаа байхгүй. Хүйе тэр тэгээд цагаан сараар тэгээд тэр нөгөө дэглэмийн хоолыг барай идээ гэдэг юм уу? Тэг шүү дээ. Өөр арга. Айлруу ороод болбол тийм үү? Айлруу ороод юм идэхгүй шүү дээ. Айлруу ороод юм идэхгүй. Сүйтэй цааж уухгүй юм нэ дээ. За арай. Хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ фитнесийн тамирчид амар мундаг байгаа үстэй. Йой, маш мундаг хүмүүс байгаа үстэй. Амар зоглон байж тээ над чинь. Тэгээд ингээд яхаар ч ингээд нэг хоолны үнэрүүд ч өстэй өөр өөрийн өнгөөрөө өөр өөрийн давс перцэнстэй ялгарч үнэрчнэ гэдэг л болно шүү дээ. Өстэй чанга. Өстэй харахаас хацхын заяа яахгүй гэдэг чил тэр юм шүү дээ. За тэгээд цагаан сар дуусан гол Валентин гэл явчихж байгаа. Гээл эмгтээчүүдийн баяр тий. Тэгээд зэрэг юм байна. Тэгээд 3 сард манай хүүхдүүдийн яг 2 хоногийн зайтай болдог. Төрсөн өдрүүд нь 4 сарын 1 хүртэл. Тэрэнд нэг заавал торт авдаг, заавал тэтэр төрөөсөө хоол идэг. Тэгэл дахианы цээжээ идэл хүүхдүүд ч ойлгодог болцсон тэгэл. Анхны тэмцээн дээр би 5 дугаар анги манай хүү 5 дугаарыг байсан зөө. Яг тэр хоол чи грамтай байдаг байхгүй юу? 150 габи бол мэдэн шүү дээ. 150 грамм цээж маах 120 грамм цагаан будаа гэж хэлсэн чинь хүү маань өдөр хичээл явдаг унтчих хооронд миний дахианаас идчихэж. Тэгэл би ингээл хоолоо бэлдэл ингээл амар өлсөж байгаа шүү дээ. Ингээ харсан чи яалч 20 30 грамм дутуун мэддэгдээд байгаа. Ингээ хараал мэддэгдээд байгаа байхгүй. Тэгээ ингээд би бүр хүүрүүгээ залгаад бүр ингээ гол харлаад ингээд хоолоо зингрээд байна уу минийхөө гэж. Яасан аав гэд. Аав нэг чамайг ерөөсөө өлсгөөгүй шүү дээ хүртэл чинь. Чи яаж байгаа минийхөө аавгаа хоолноос идээд тэгээ би бүр хоолоо зингрээ би яг үйлсэн. Тэгсэн чи манай эхнэр нөгөө эхний тэмцээн болохоор эхнэраас миний сэтгэл зүйн мөрдсөг бол ерөөсөө ойлгохгүй. Чи ч одоо юм сүртийн хоолноос ганц хиттэй өмг тавхианаас болж үйлж мөлдөө хамаагүй. Тэгээ би уцаад тэгэж чи өдөрт ингээд нэг 450 г ах гэдэг ингээд тэгэл тэгсэн. Одоо тэгээд энэ хоёр дахь удаа харнастай ойлгоо хүүхдүүд миний хоол молонд ч хүрхээ байсан.
нэрээ яг ингээд үйлдэх шүү дээ. Өмг дахины махнаас үйлээд тэгээ хүүрүүгээ бүрөө яриад Тэр тэмцээний дараах одоо холонгигийн одоо тоогны шил амар байсан уу? Тэр гоё шүү дээ. Яа, тоогны шил угараал гэдэг юм билий те. Тэгээ тэмцээн дээр уг нь маргааш уух колог авчираа гэсэн байхгүй юу? Тэгээ би кола авчирсан. Тэгээ ингээ уужсэн чи багш дундаас нь булааж аваад мэдхгүйгээр ингээ бүгдийг нь дуусгачдаг гинэ тамирчид те. Тэгэхээр нөгөө гинт хав маван ороод нөгөө гизмэд цүлхийн чиг нөө тэгэнгүүтээ шууд булааж аваад би дамжиж 3 балгасан юм уу 4 балгасан юм уу мэдэхгүй. Тэгээ би ингээд яаж байгаа юм бэ гэж. Үгүй одоо болоо. Чи одоо 250 г эсвэл очингуудаа нэг пив уу. Тэгээ пивний араас 250 г болсон уул угаад уухгүй бол тэг шууд унтаарай гэж байгаа. Би чинь тэгээд нөгөө пивд бас нэг дуртай юм биш. Тэгэл заа гэж манай гэрч ашгүй крокустай ойрхоо. Тэгэл ханаа чи нэг хүүхдийн пив аваад тааж гээл. Тэгэл пив аваад тэг ингээ уусан чи пүүг тэр пив чи тийм гоё байдаг юм уу. Ингээ бүх ингээ сод шөрмсөөр ингэж тарж ороод ингээ нэг сони юм биер нэг юм хүүтийн нөгөө нэг юм хамаг юм ингээ тарж байгаа мэдрэмж төрт юм биш. Тэгэл 5 минутын дараа гоё байлс тэгээд шууд хэллээ идэрч идэв шүү. Тэгэл хэсэг хугацааны дараа зүг болчих. Пив чинь нэг юу бөөрөө цэвэрлэхэд бөөрөө угаадаг байлаа пив ууж. Харин тийм гэж байна. Тэмцээний дараа бөөрөө угаадаг нэг. Пивэр бөөрөө цэвэрлэдэг гэсэн. Тэгдэм байлээ. Их нарийн технологи нарийн аргууд байд юм байлаа шүү. Тэр пив бол өстой гоё. Амар. Тэгээ би тийм гоё байдаг юм уу гэж мэдрэмж авсан шүү дээ. За яг фитнесийнхаа зүгээс чи одоо жүжигчнийхаа зүгээс би ингээд таныг харахаар нөгөө нэг сүүлд нэг хитэн зураг авалтууд хийсэн байсан шүү дээ. Хаарсан чинь тэ. Өстой яг түрүүний ярьдгаар ягаад ч юм дотоод тохомсорт та бол үнэхээр л яг нэг юм тэ. Хошин урлагийн бондгор хэ гэд инээсэн ахгүйгээр л бодогдоод байгаа байхгүй юу. Тэгээ ингээ харангууд одоо тэ одоо л зүүн дөрүүд орж ирэх юм байна гээл те. Айгуу гоё шагнал нь их байгаа ах те. За ингэж зовсны эцэд шагнал нь яг юу байна хаа? Юуны шагнал? Ийм босны шагнал. Байж штэ. Яг би бодож мөрөөдж исэн болон за тэгээд дээр нь нөгөө за уран бүтээлч нөгөө үл тоож исэн хүмүүс маань эргээд холбогдох ч юм уу те. Эргээд амар саналуу тавигч ч юм уу. Тэгэнгүүт нь би эргээгээд бас өөртөө цензуур тогтоож яг тэр би ингэж өөрийгөө өөрчлөх юмд яа хэдэн жил яаж хөдөлмөрлөлөө. Тэгэнгүүтээ энэ гоё болсон фактура тий энэ гоё үзмжээ бас нэг хоёрын оронд кино тоглоод алдчихмааргүй. Яг үнэ. Яг үнэ хэлгээд. Тэгээ би заавал нэг кинон тоглохын тулд бас ингэж нэг ягаагүй тэргүүл хүмүүс намайг уран бүтээлчээр мэдж байгаа. Тэгээд надад бол түүхэн киноны санал ирсэн. Тэгээд түүхэн киноны санал ирээд би зохиолыг харъя гэсэн, найруулагчийг бас харъя гэсэн тийм үстэй одоо чинь. Яг тэр би өөртөө түүхтэйж өөртөө цензуур тогтоож байгаа юм чи. Тэгээд харин нэг Джон Шипский студ гэдэг те. Одоо нэг юу залуучууд байдаг юм а, доояахын хүү мүү байдаг. Тэд нар юм уу? Тэд нар нэг гой мови рекламыг сүүлийн үед айгу. Тэд нар надад амар сонин өнцгтэй киноны маш сонин дүрний санал тавьсан шүү дээ. Тэр бол үнэхээр сонирм юм гарах байхаа. Тэр бүр амар сонир. Би тэр хүүхдүүдтэй ингээд одоо ингээд заах нь ойрт кинон гараагүй. Гэхдээ юу яа. Яг тэмцээний өмнө гэхдээ намайг санал болгосон. Тэгээ би окей ахын гэхдээ тэмцээн дуусна. Та нар энэ төрхөөр битэйгээр өшөө жоохон турах байх. Тэгэнгүүтээ дахиад зураг авалт үе дахиад буцаад бондоох байх гэдэг нэг бүх юмаа хэлэхгүй бол нэг найруулагч харснараа ярьж. Тэгтэл та энэ хонхорхоогоо битгээ ярилцгаараа гээд. Тэгээ ингээ өдөр болгон тэр залуу бас тэд нар ч айгүй гоё сэтгүүтэй шүү дээ тий. Тэгээ өөр ертөнцтэй босоод байлаа шүү дээ. Тэгээ тэр ертөнцтэй хүмүүстүүдэд бас нэг жоохон ойр байж найруулагч маань яг юу хүсэж байгаагаа яах нь одоо 7 хоног амар тэр хугацаанд өдөр жоохон ойрхон бай гэдгсэн. Тэгэл өчигдөр зохиолын уншихад яг л нөгөө нэг бас би чинь ганц нэг олон улсын кинод бас хамтарч ажилласан шүү дээ. Тэд нар яг жүжигчнээс ямар чадвар шаарддаг уу те. Маш энгийн. Маш ингээд өөр тийм мэдрэмжүүдийг нэхэд байгаа байхгүй. Тэр мөрн айгуу надад бас их гоё. Тэгээ дээр нь амар гоё дүрээ би бүр баярлаад байгаа юм. Тэгээд нөгөө угаасаа л морин жилийн зорилго байсан л да. Эхлээ өөрчлөе дараа нь зөвөн кинон тоглоё. Ойрын хэдэн жилдээ нийтмэн кинон тоглохгүй бай гэдэг ч юм уу те. Тэгээд тэгсэн чинь тэр зохиол бол үнэхээр гоё байна.
Тэдний нөгөө нэг Rio Tinto-гийн нэг реклам байдаг Аа байна. тий. Тэр бүр солиотой реклам. Тий би бас нөгөө чиний шеэрлэдэг тий. Нөгөө Амар. 40 битантай хорхоо дэлгэж бэлбэр. тий би бас мэддэггүй. Тэгээ байжсэн чинь ах нь яг үний хэлэхэд ингээд өөрийгөө ингэж яах гэж амар яасан юм аа. Тэгээ бас ах нь яг хоёрын оронд бас юмд ормооргүй байна. Сүүлийн яг зарим зохиолч нар зохиолоо бүтээхгүй болцсон байхгүй. Аа за. Бас их арга барил их өөр болсон шүү дээ. Өмнө нь бол киногоо бүтэн уншаад ойлгочвол бас их амар байдаг. Тэгэд одооний хүмүүсийн найруулагч нарын ажиллагаа энэ төр бол их өөр болсон. За би танд товч түүх явуулъя гээд. Тэгээд ер нь миний дүүнер та нар яг өөрсдөө бас юу хийсэн юм бэ? Тэр юмнуудаасаа бас явуулаач гээд. Тэгэл гисэн чинь шууд хамгийн түрүүнд тэргээл явуулчих. Тэр реклам өрөөсөө бүр тамгалагдцсан. Би ч тэр рекламыг үзээд угаасаа үүл гэж исэн юм чим. Аа за. За ойлголоо та нар ингэж хийдэм байна. Одоо зохиолын уншаагээд гисэн чинь бас амар гоё сонь. Тэгээ бүр амар. Одоо би одоо өөрөө л хичээхгүй бол тэгэл Тэр реклам бол солиотой реклам байсан. Ганцааха. Одоо таа ч юм бол тайзны хүн шүү дээ. тий. За өөрийнхөө мэддэг тайзан дээр жүжигчний мэрэгчлэрээ гарах мэдрэмж. Тэгээ одоо яг фитнесийн тамирчны тэмцээн дээр гарах тэр тайзны мэдрэмж хоёр юугаараа өөр, юугаараа гоё, юугаараа ялгаатай байсан бэ? Маш өөр. Миний мэрэгжлийн тайз болохоор хүмүүсийн алга ташаалтаар юу яадаг. Бид нар чинь ингээд гоё энерги авдаг шүү дээ. Фитнесийн тайз болохоор би тайзны арын тэр нөгөө хүмүүсийн тэр ард байгаа тэр хүмүүсийн энергиээс хүч аваад нам гүмхэн тайзан дээр. Тайз нарахад тэн дээр ямар ч алга ташаал бас байхгүй. Тэгээд тэр тайз өөрөө маш шудраг тайз. Хүн өөрөө хэр дайны хичээсэн байна. Тэр чинь угаасаа би энэ дээр байгаа шүү дээ. Одоо зарим нэгэн сул булгуур үлдгэлж юм уу тэр дээр муу ажилласан байна гэдэг шиг тийм шудраг спортлог. Тэгээд фитнесийн тайзны арын хэсэг хөшгөний артах амьдрал бол тэгээд нэг юм уяа сойлгон таарч нөгөө нэг хідэн нөгөө нэг азар гадуунууд ингээд нэг уралдах гад байж байгаа юм шиг ингээд гэж байгаа тэдний бүр амьсгал бүр амар шүү дээ бүр ингээд шар ус басмаар бүр ир юмгүй тэнд чи ингээд хичнээн зүтгэсэн тэр амар гоё хүмүүсийг харахаж өөр ирэхгүй л гоё байдаг. Сандарсан уу та? Энэ удаагийнх дээр сандраагүй ягаад ч юм их сони инээд хүрээд сайхан гардөө одоо тэг ихнийх дээрээсээ тэгэл явжээс одоо хоёр дахь гэ. Тэгээ би ямар сэдэ кремээ арилгах чад. За би дараагийнхаа юу товыг гаргацсан шүү гэсэн чи багш ямар сэдэ. За чи ихлэ кремээ арилгаад өнөөдөр зүгээр унтаалах гэсэн шин. Тэгэж хүнийг амар гоё бас кайфруулаад бас оруулж байгаа байхгүй тий. Ихнийх дээр сандарсан уу та? Ихнийх дээр амар сандарсан. Тийм үү. Зүгээр ороод тэнд байгаа ингээл гантил тайзны хүн байх хамаагүй юу? Байхгүй. Юу тэр спортын тайз, урлагийн тайзэр чаал өөр. Тэр нөгөө нэг зарлж байгаа хүн нэг сонин тушаал цаад уншаад байгаа юм шиг. Хувийн дугаар төд тэр спортын гэхэр чи нэг сонин ингээд нэг юм тогтоол уншуулах гэдэг юм шиг амар сонин мэдрэмж шүү дээ. Зөө. Гэр бүлийн хүмүүс нь одоо яаж хүлээж авч ирсэн? Гэр бүлийн хүмүүс бол тэгээд угаасаа ойлгомжтой. Маш гоё хүлээж авна шүү дээ. Одооны тэгээ хүүхдүүдийн чи нөгөө манай хүүхдүүд ч одоо яг нөгөө нэг өсвөр насны шилжилтийн насууд баярлж байгаа дотгошоогоо, талархж байгаа дотгошоогоо нөгөө бүх юм нь л нэг юм өөрсдөө тэрүүгээрээ л байдаг. За тэгээ аав нь ямар вэ? Гоё гэл тэгж байгаа. Тэгэл бас гоё л байгаа. Цаана их баярлж байгаа юм шиг. Ер нь бол гэхдээ анх яг энэ фитнес спортер бол манай хүн л намайг чирсэн шүү дээ. Тийм үү. Гэр бүлийн хүн. Тийм. Хоёр цүнх аваад намайг угалзаа дээр авчиад нэ харин нэг жоохон жин хасмаар байна гээл тэгсэн. За гэ. Тэгэл угалзаар оруулчиход явах гэсэн чи би энэ хоёр цүнхийг яаж юу олон цүнх ирдэг чи нөгөө нэг баярлахаас өмнө таахалцсан нэг чигээр гээл би тэгжсэн. Үгүй харин мэдгүй олон хувц болохгүй амар хөлөрдөм гээл тэгээдсэн юм. Тэгэл нэг цүнхийг барайл ингээл орсон чинь угалзаа өтер чи эртний найзууд сайн байгаа сайн гээл хоёр хүн гээл тэгж. Тэгээ би анзаараач хоёр хүн гэхэр одоо энэ таas нэг найз нь л ирж байгаа юм байлгүй дээ гэсэн чи. За ганцаа орё гэж тэгдэг. Тэг би юу гэдгсэн чи. Тэ орё гэхээр би бүр гайхаад. Тэг угалзаа найз мэд байсан болохоор нь бантсандаа за гэ тэгээд хувц авсан чи бэлтгэлээ уц авцсан. Тэгэл ихэлсэн. Тэгэл ихний өдөр өстөө нэрэ бурхан минь юу хийчихвэ гэж бодоол. Тэгэл тэр 7 хоногт ямар ч хэс эцсийн нэрэндээ явсан. Явахгүй болохгүй гэж угалзаагаасаа чичээл тэгэл 14-ыг авал хэмжилт хийсэн чинь 2 кг турж бүслэгийн тойрог тэдэн сантиметр хасагдсан байна гэдэг юм. Тэгэл урам орцсон. Тэгэл би яваал эхэлсэн. Тэгэл тухайн үедээ бас 10 идэл хасаад
Өөрчлөлтөнд кафе байсан. Тий, өөрчлөлт кафе. Тэгсэн чи эхнэр маань дундаас өөрөө алгуулад Та үлдээд. би үлдээд тэгээд нийслэл хүүхэн киноны санал ирсэн чинь тэгэхэд би 15 ил хассан бас гиз овоо багассан. Тэгээд би нийслэл хүүхэн кинон дээр тоглосон байх. Тэгээд тэрнээс хойш тэгэл за 90 явъя гээл. Одоо таныг бол жишээлбэл тэнд та чи олонний танил хүн олон жил энэ кино урлаг, тайзны урлагт бас хүч үзлээ. Тэгээд цуг орж байгаа тамирчид маань бас танд гой хүндэл үзүүлж ирсэн үү? Энэ удаагийнх дээр би бүр өстэй үнэхээр баярлсан. Одоо нөгөө фитнесийн ноён ориглууд, бодибилдингийн ноён ориглууд ч одоо ингээл гоё шеэрлээл те. Ганцууд амжилт төсөй. Тэгээ ингээд ороход ингээд хүү яах ямар гоё юм бэ. Таныг 90 бол зүгээр нодлын ингээл хайчих байх таа л гэж бодож исэн чи та чи бүр ингээд шазуур зугаа яваад ах юм аа гэд. Тэдний тэгэл мэрэгжлийн үнээс л тийм гоё үнэлгээнүүд авчихаар чинь тэр хүн чинь ингээд би гэдэг хүн чинь өөрөө бүр ингээд баярлаа явчихдаг. Амар гоё байсан. Мэрэгжлийнхний зүгээс бол айгүй сайхан өдийн насны хүн гэсэн шүү дээ намайг. Гэхдээ бүр яг про тамирчид ч юм бол ер нь баг 50 60 хүртлээ үзэн үстэй. Тэгдэм байлээ. Одоо манайх бол хөгшин наснд орохгүй үст. Орохгүй. Яг идэр наснд би л өөр анхудаа орж байгаа жоохон тэгж байгаа болохоос ш 60 идтэй одоо бэлтгэл хийдэг өвгөнөр амар те бас 80 идтэй өвгөнөр ингээд энэ 6-нд байгаа л энэ тэр өвөгийн нэрийнх амар мундаг. Тийм бас. Тэгээд ингээд тэр бэлтгэл хийж яхад бол ер нь бол тэгээд шантарх ирэхгүй л байдаг юм дөө ингээд харахад ингээд яг шантархгаа сууж идэл тэнд нөгөө нэг 80 гарсан нөгөө мундаг одоо нэг алдартай өвөө байгаа шүү дээ. Тэр өвөө чинь ингээд гантил ментил өргөөв явж байхаар чинь ингээд хүн за одоо энэ ах ингэж яхад одоо шантарч болохгүй юм да гэл тэгэл босон тэгэл шантархгаал байж идэл тэнд нэг нөгөө мундаг нөгөө бүгчүүд маань боксийнхан маань ингээд явахарч ингээл өөр ирэхгүй ингээл за багшаасаа хэрэг яаж исэн бэ? Багш маань хэрвээсэн бэ? Багшаасаа анаас аюулын ааш манай багч нь гэхдээ их дуугу. Тэгээ нөгөө хүнийг загнаа зодоод байхгүй. Уу аль байхгүй штэ болчихгүй дүү гэл нэг тэр үг нэг сон зодж байгаа юм шиг үг байхгүй. Болчихгүй юу гэ. Тэгэл хаа нэг за би маргааш амжихгүй болох гээд байдаг яах вэ? Тэгвэл тэгэл хаяхгүй юу та тэгэл. Яа. Ямар амар үг хаялтай тий. Тэгэхээр би за тэгё тэгээд нөгөө бас нэг жоо үлс мүс ядар зам байгаа ш. За тэгё тэгээд тэгэнгүүтээ за болоо ажиллаас зохицуулаад тэгэл өглөө нэрэхэд ирсэн байгаа байхгүй. Тэгэл ингээл дуугуул ингээл. Багч нэг жоохон дуугаа шүү. Дуугаа. Нэг дуугаа. Багш ер нь хэр чухал байсан бэ танд? Маш чухал. Надад харинс яг багийн миний нөгөө вайбд харсан шүү. Би чи нөгөө нэг хүн ингээд мой гэчихэр хийдгүү төрлийн юм баггүй. За. Заавал хийдэг гээл нэг загнуулан барин гэдэг юм хүн багхгүй юу. Тэгээд би чинь тэр 3 жилийн 2 жил тэр ганд явж байхдаа тэгээ бас багшаа хайшт. Айгүй олон хүмүүс тий явж байгаа шүү. Тэгээд лаглаг хүмүүс хань. Гаарч идэл нэг хүн шаваа загнахаар за энэ надад болохгүй юм байна тий. Энэ болохгүй юм байна. Тэгээ харин багийн харин тэнд нэг хүн ингээл ганцаараа хийгээл ингээл тэгэл за энэ тэл нэг жоох ойртон доо гэл тэгээ bijсэн чинь за яг зориг чинь юу ингээ асууж байгаа. Тэгэхэд би ямар ч зорилгоо зүгээр турах гээл тэгсэн чинь. Яг турж болно л доо. Туралт чи шал өөр байдаг те. Турхаар чи ингээ булчин барих юу яах мах. Ахын аа. За яг ер нь бол чин эхнэр чин гизэл хасчмаар байна гээл тэгсэн. Тэгэл оройн чи 90-д хувийн багш хийдэг юм уу гэдгсэн чи хийн гээл. Тэгэл битээр окей гээл. Чи харин гэхдээ гол нь үгэнд цай орох юм уу? Хичээ яа л гэсэн. Гэхдээ үгэнд нь маш сайн ордог шавь шүү дээ. Подкаст дүрмийн хамтрагчаар Simple Cell application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр хувь хүмүүс маань ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалд төлдөггүй тохиолдолд зээл авахд хүндрэлтэй байдаг. За хүний амьдралд үүж тохиолдож болно шүү дээ. Ямар нэгэн байдлаар та бүхэн гинтийн санхүүгийн асуудалд орж зээл авах шаардлага гарсан тохиолдолд та бүхэнд Simple Cell application-ыг санал болгож байна. Та бүхэн яг одоо хэрэглэж байгаа банкныхаа хуулгыг аман банкныхаа нэвтрэх нэрийг Simple Cell application руу оруулснаар 5 сая төгрөг хүртэлх зээлийг 24 сар хүртэлх хугацаатаагаар авах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн яг одоо Simple Cell application-ыг гар утсан дээрээ суулгаад өөрийн мэдээлэлээ оруулснаар хэдэн төгрөг хүртэлх зээл тань дээр гарах боломжтой вэ гэдгийг яг одоо шалгаж үзэх боломжтой юм байна. Тэгэхээр та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Simple-ийн Facebook хуудаснаас болон 1828 дугаараас авах боломжтой. Ингээд подкаст руу хамтрагчаар Simple Cell application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Би ганцаахаас юу мэдэрч ин гэж. Би бол
таны одоо энэ өөрчлөлт яг юм амьдралын ч юм уу юм эргэлтийн цэг байсан юм шиг санагдаад байна. Амьдрал чинь ингээд би таны өмнөх амьдралыг мэдэхгүй, жүжигчнэр ч мэднэ. А тэгтээ ингээд нэг юм оронгороо иргэсэн юм шиг те. Тийм мэдрэмж танаас би ингээд мэдрээд байна л да. Тийм оронгороо иргэсэн юм чи. Өмнө нь бол ингээд байхад бол юмд нэг юм залхаг заах тэгсгэл болно эзгэл нэг тэгсгэл явж идэг юм байсан байхгүй. Тэгээ одоо бол тэгэл маш гоё. Тэгээ дээр нь энэ үйл явдал маань тэгэл одоо ингээл үр хүүхдүүдэд маань гэж нөлөөлөд байгаа байхгүй. Одооны хүүхдүүдийг бид нар хүмүүжүүлэхдээ өмнө аав ээж бидэнд үгэлж исэн шиг бас үгэлж болохгүй болчихдог байхгүй. Тэгэнгүүтээ ингээл үйлдэлээр бид өөрсдөө үйлдэлээ цэвэрлэх хэрэгтэй. Бид өөрсдөө ингээд үйлдэлээ зөв байлгах хэрэгтэй гэдэг юм их тэр битээр ойлгоол яасан чи аав гээл тэгдгээ юу гээл би волейболд явлааш тэг аав би сагсанд явлааш тэг гэдэл тэгэл одоо хүүхдүүд маань нэр нь ингээл юу руу спорт руу ингээл ямар ч төрлийн спорт руу ороод яваад байгаа. Одоо бол хүүхдүүд сонирхлоороо явж байгаа. Тэгэл ингээл тууштай байвал тэгээ хинэн тийм тууштай зам байна ингээл бас хараалаа юм л тэгээд явж илээ спорт дурлагаар явж гинэ гэдэг чинь хүн өөрөө төсвөр төвчээртэй дээр нь хүнийг хайрлах хүндлэх ингээд маш олон төрлийн гоё ухамсартай болно л доо. Одоо фитнесийн тамирчид чи ер нь л амар их золиос гаргаж юу яадаг аа амжилтанд хүрдэг. Тийм байл шүү дээ. Тэр нь одоо таны хувьд одоо ямар золиос байв уу одоо? Байсан. Би маш олон гоё асуулт. Амьдралд бол мэдээч хүнд мөнгө хэрэгтэй шүү дээ. Би маш олон татгалзахын аргагүй саналуудыг за би өөрөө гоё болчихвол энэ саналууд эргээд ирэндэ гэдэг үднээс би 9 сараас хойш нэг ч ажил хийхгүй. Нэг ч ажил хийхгүй. Яг үнэ л. За ойр зуурын юмнуудаа бол хийн. 9 сар гэдэг чи одоо нэг хагас жил гарсан байна шүү дээ. Тэгэл одоо старын ард маань эхнэрт ч хэлсэн. За одоо тэгэл чи төр зүр аваа гэж байгаарай. Ууралсан ч бити ажил хий гэж хэлээрээ гэдэг. Би яг энэ дээр л одоо л би амжилт гарахгүй яг оройтох гээд байна гэдэг юм явсан. Тэгээд манай эхнэр ч угаасаа миний хүсэл мөрөөдлийг ойлгосон. За гэдэг. Гэхдээ яг тэр дунд бол асуудал гарна амьдралын юм чинь хүний л амьдрал шүү дээ. Ингэх шаардлага байгаа мó ч гэдэг юм уу. Тэгээд юм сүүлрүүгээ дундуур ганц нэг юм байна. Гэхдээ нэг олон биш байгаагүй болохоор аюу гоё. Тэгээд тэрний хүчтэй өнөөдөр амжилт гарч яг хөө тэгээ би тэгэл нэг мөнгө бол одоо л за ингээл яагаал ингээл явбал хоёр орнд л юм болно. Тэрийг манай багш яг миний тархинд суулгацсан баг. Эрсдлэл гаргана. Золиос гарна. Тэрийг чадахгүйгээ маш сайн бод гэд бүр юу вэ би тэр чинь нодлонгоос хойш эхлээд үгэлцсэн штэ багш чинь. За ойлголоо гэ. Тэгэнгүүтээ нодлон гэл би ч ерөөсө пак юмнуудаа хийгээ шинэ жил хурам найраа хөдлөөлтэй юма хурааж жагаал тэгэл 9 сараас тэгээд бас нэг дундуур нь хөдөлт мөдөлт орж ирэхээр амрах хэрэгтэй байдаг гоё ханзаа. Тэгдэг юм уу хүн болгоо ингээл төхөд ирэхээр мөнгө олмоор санагддгийг. Тэгдгийг. Тэгтэл гол амжилт чинь штэ гэл гэдэг юм маш сайн ухамсарт суулгасан. Тэгээд золиос хийсэн. Нэг асуулт байна хаа. Одоо ингээд гадаад төрхөндөө та өмнө хизээж бодож байгаагүйгээр сэтгэл хангалуун байгаа. Гадаад төрхөндөө юм сэтгэл хангалуун байх нь амьдралын чанарт хэр нөлөөлж байна? Маш сайн нөлөөлж байна. Хүн өөрөө амьдрах итгэлтэй болно шүү дээ. Тэгээд нөгөө хүний урдаас өөрөө хөдөлмөрлөж чадсан учраас за юу. Хүний урдаас ярихад нүүрэн мартсан юм л байна. Амар өөрчлөлтөө. Тэгээд дээр нь энэ спортч өөрөө гадны өөрчлөлтөөс гадна хувь хүнийг маш сайн төлөвшүүлт юм байна. Өстө нөгөө спорт юу лээ спирт биш спорт хэрэгтэй гэдэг чинь тэр нөгөө нэг спирт бол бодогдгоо байдаг шүү дээ. Бүр бодогдгооч мартцсан ч үлээ би хизээ хамгийн сүүлд уусан ч билээ гэж баг боддог. Тэгээд дээр нь тэр бэлтгэлчин өөрөө маш том бясалгал болт. Өмнө ган зөр гэдэг хүн бол тарган бүдүүн байхдаа ч юм уу те ер нь бол ингээд нэг юм сэтгэлийн хатгуу те залах уу нэг амьдралын төлөө явахаараа ингээд хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хүн болгонд аав ээжтэй гомдол тонирхал явдаг байсан их нэртэй гомдоо ч юм уу хүүхдүүдтэй ингээд гадаа байс ажил төрөл нь ботхгүй байсан түүрцэн амьдрал харуулдаг байсан бол би одоо уурлаад гараад балга тагшин биш заал руу ор заалан дээр очиод алхах нь тэ зам дээрээс би яалаа алхачихад за энэ гिचлээ эрүүлэр бодож эхэлж байгаа хүний амьдрал бүх юм эрүүл болж эхэлж байгаа.
Одоо би яах ёстой вэ? За энэ дээр би эхнэрийгээ гомдоочлоо шүү. За энэ бол миний буруу байсан. Одоо энэ алдаацх нь бол тэг ингээд гэдэг. Яг тэрэн дээр нөгөө нэг бүх бодол санаа цэгцэрч одоо нөгөө эр хүн нөгөө нэг 40 нас хүрэхээр нөгөө нэг эр хүний гоё амьдрал эхэлнэ гэдэг чинь. Тэгээ би яг зөв цаг үедээ л гоё юмаа мэдэрч, гоё төлөвшөж тэгээд хүүхдүүдийнхээ яг энэ нөгөө нэг шилжилтийн насан дээр нөгөө өөрийн одоо муу мухай араншингуудаа яана гэдэг болт ихэл. Тэгээд бас юу яаж байгаа тэ нэг ингээд одоо нэг ганцаараа байх боломжтой ч хөгж байгаа тий. Ганцаараа байх. Өөрөөөртөө яг ер нь өөрөөөртөө ирдэг тий. За гал айгуус гоё шүү дээ. Гэтэ өөрөөөртөө ирнэ гэдэг чинь маш гоё. Эхэндээ бол ингээл найз нөхдүүд бас дуудана. Дуудаал ингээл үгүй найз нь бэлтгэлтэй өнөхөр ойлгохгүй. За чиний болчтой болт гэж хаач ирсэн мач ирсэн тэ мэмэ гэл ингээл насны бүксэнд мөксөндтэй цайхан жаргын маргын нэг л амьдрын штэ ганцгоо гэл тэгдэг л байсан. За хөөрхийн найзууд маань юм даа гэл эхэндээ очиж сүулдэ ингээл миний очилт багсаалт найзуудын дуудалт багсаал тэгэл ихэд зөв одоо найзуудтайгаа тэгээ манай найзууд хөөрхөн тэгдэж штэ. Чи штэ зөв юм ийсэн бэлээ найзуудаа яг хിവэрээ л байна ганзуу. Гэтэл чи гоё өөрчлөгдчихлөө. Ийм л байх хэвээр байна гэдэг. Тэгээ манай найзууд тэгдэж штэ. Хүн зүг над руу сая нэг хэсэг найзууд бичээд мөрөөрөө л явахгүй хүн чирээд одоо энэ манай ихнэр бүхнэр өглөөд бүр салхаа байлаа. Ховцоо өрөөд гардгийн билүү гээл тэгэхэр чинь бас найз нөхдөйгөө нөлөөлж байгаа шүү дээ тий. Тийм ч юмнууд байгөө байх тэгэл гоё. Яг манай нөгөө нэг ихэнх хүмүүс маань одоо нэг өдөр тутмынхаа амьдралд ингээд ажил төрөл одоо гэр бүлд ингээд явсаар байгаа ерөөсөө өөртөө ганцаараа байх өөртөө цаг гаргадаг юм байна. Тийм билээ. Тэгэхээр одоо яг нөгөө сэтгэл санааны юм нэг ямар нэг тийм хямралч юм уу одоо тийм амар олон асуудал гарч ирдэг. Нийгэм нь би яг л өмнө тийм л хүмүүс шүү дээ. Одоо энэ нийгмээ бодож хямраал тий. Тэгэл ингээл өөртөө зав гаргахгүй өөрийнхөө төлөө гүйхгүй байж ижил стресстэй идэх байхгүй. Тэгэнгүүтээ ингээд яг өөртөө зав гаргахын тулд хүн маш их амьдралын төлөвлөгөөт болж идэв. За би маргааш өглөө хүүхдэд 7 цагт хүрэх ёстой бол би 5 цагт тусаад гэлс ойрхон алхачаад ирээд тэгээд ингээд өглөөний хавьяас мэс гээд паг тэгээ хүүхдэд өргөж өчөөд дараагийн хүүхдэд тийшээ өргөж өгөөд за тэгээд өөрөө бэлтгэл рүүгээ ингэж ороод за тэр ажлаа ингэж амжуулаад ингээд амьдралын төлөвлөгөө ингээд шаал өөр болоод ирдэг. Тэгээд өстөө нөгөө цаг барих юу гэдэг хариуцлагууд аягүй гоё нэмэгдээл ирчихдээ. За хэдүүлээ бас ганцаахыг авчираад дан фитнесийн тухай асуугаагүй. Тэдэж хэдүүлээ бас аягүй гоё зүйлсийг яриа л да. AI entertainment-ийг AI entertainment гэх юм уу юу юм бэ? AI production алдартай юм. Тий. Намар хийж хийсэн гэсэн тийм. Намар талаараа тий AI production гэдэг алдар маань санал гаргаад хоёлаа нэг юм киноны бас тий давхар уран бүтээл хийдэг юм гоё уран бүтээлийн нэгдэлтэй байя гэж хийсэн. Тэгээд өнгөрсөн Намади Pictures-тай хамтраад Тэгцэг үйлдэл гэдэг уран сайхны киногоо хийсэн. Тий, Тэгцэгийг. Тий, тэгээд Тэгцэг үйлдэл маань бас яг вэ алдар битэрийн бас нэг бодож сандаг юм бан болохоор ингээл нөгөө байдаг л нэг хэвэн кинонууд биш. Бас нэг залуучуудаа бас нэг арай өөр төвшин рүү аваачих юмсан. Бас хүсээд байгаа төвшөнд нь очих юмсан гэдэг хүсэл мөрөөдлөөрөө бас явж байгаа болохоор бас л киноны шилдэгүүдтэй ажилласан бит хоёр. Маш их шилдэгүүдтэй ажиллаад уран бүтээл маань маш сайхан болсон. Тэгээ одоо намраас IPTV-д орно. Тэгээд манай алдрын бичсэн зохиол энэ төр бол тэр кино маань өөрөө бас цаашаа үргэлжлээд франчайз болоо явах юм. Эхний гараагаа бол маш гоё эхэлсэн байгаа. Одоогор яг гэхдээ яг тэр төрлийг бас хүмүүс маань бас ойлгоогүй л байдгийм байна. Sci-fi төрлийн шинжлэх ухааны уран зөгнөлт тийм үү тийм кино багхгүй юу? Би бас нээлтэн дээр үзсэн. Тэгсэн үү? Тэгээд нээлтэн дээр л маш гоё үзсэн баг. Тэгээ бусдаар бол яг кино театруудаар ер нь бол яг вэ яваагүй. Тэгээ би өөрөө бас орон нутгаар гарах гэж үзсэн. Яг манай үзэгч тийм бэл. Тиймэрхүү содон нэг юм яхаар реклам сурчлагаа маань ч бас биднийх бас яг нөгөө нэг үзэгчд рүүгээ хандаагүй жоохон хэд уран бүтээл тал руугаа хандчихаар бас нэг явдаг юм биш үү? Ер нь бол кино хийсэн бол заавал юмаа олох ёстой байдаг. Тэгсэн чинь тэгтээ бид тээр да яах вэ ихний юм чанар байж ижил ерэн цаашдаа бид нар явна шүү дээ, тэ? Нэг кино хийгээ мөнгө болохоос илүү нэг чанартай юм игээ цаашаа өөртөө танилцуулаа явж байхад нөгөө сайн бүтээлч ингээ алсуураа гэд ирж ин гэдэг шиг. Тиймэрхүү юмтай байгаад байгаа. Одоо сая нөгөө нэг тэмцээний комментуудаас би зөндөө харсан л да талцж чинь те.
түрүү яг хэлсэнчлэн бас талцах магадгүй стил ах л да. Тэгээд тэрэн дээр бол ганцхан ер нь хариу өгч харагдаагүй харагдсан. Тэгээ одоо жишээлбэл хүмүүс бол те 3 хүн орсноос 3-т оржээ. Ийм хүн яхаараа медаль авдгийн ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлсүүд байсан. За энэ бол бас нэг төрлийн сошиал бүлий юм шиг байна. Тийм бүлий. Тэгэхээр ер нь энэ бүлийг хэвчүүл байх хэрэгтэй юм уу? Энэ талаар та ер нь юу гэж боддог вэ? Тэгээ бас тэр одоо битсэн зүйлд нь та өөрийнхөө өнцгөөс хариулт өгж болох уу? Болно. Би зүгээр ингээ анзаарсан заяа. Одоо тэр ингээд бүлийдээд чаавас маавас гэж байгаа хүмүүс рүү зүгээр та нар зүгээр ороод үзээрэй. Тэр нөгөө зүгээр хорооны хүмүүс гэдэг шиг. За нөгөө хорооны нөгөө нэг хорооноос юм тараагуул авчиндаа гэдэг хүмүүс байдаг юм байлээ. Тэгээ хамгийн амар нь зүгээр би ингээ ганц нэг амар комментууд байдаг л да. Яг би тэрийг нөгөө ихний тэмцээн дээр ороод үзсэн болохоор энэ удаагтаа тоогоогүй. Тоогч гарсан. Ер нь цаашдаач тоогчгүй л дээ. Гэхдээ энэ яг ямар хүмүүс бичээд идэм бол гэхэд дандаа нөгөө нэг профайлаа цоожилцсан. Тэгээ нөгөө уул усны зурагтай гэдэг шиг те. Тэгээ ингээ харахаар нөгөө нэг юм голчлон л яг л нөгөө нэг тийм л хүмүүс байд юм байл. Тэгэл яг л нөгөө нэг бас л нөгөө нэг гиз гүзэг онжулсан л хүмүүс л байдгийн. Тэгээд яг тэ өөрсдөө хөдөлж чадахгүй болохоор ингээл тэгж хэлж кайф авах хэвээр болоо даа л гэдэг шиг нөгөө. Ер нь яг хүний нөгөө хөдөлмөр үнцнийг ер нь бол тэгж хөдөлмөрлөж үзээгүй хүмүүс ихвчлэн. Гэхдээ манай нэг юм болцсон те. Ямар ч юмд нэг хүнд нь яг чин сэтгэлээсээ баяр хүргэх, талархах тийм байхгүй болц те. Тийм хандлагууд айгүй харагддаг шүү дээ. Ямарваа нэг юм энэ дээр. Ер нь зүгээр ганц энэ дээр ч биш шүү. Ер нь хаа энэ сошиал бүлий жоохон хэрэг сэтэрж байгаа юу? Хитэрж байгаа. За. Тэгээд энийг чи ингээ яахгүй юу яадаг юм бэл шүү дээ. Би чи нөгөө анхны тэмцээнд ороод тэмцээнд орсноос ийш эссэн болоод сүүл рүүгээ нөгөө сэтгэл санаа ч бас өөрчлөлт орсон байгаа шүү дээ. Тэгээ шаал дими чи мич үү цаашдаа чи нөгөө төлөвөөгөө болдог ч юм билүү гэж бодож ирсэн гинт. За би ямар тэтгэрийн өмнөөс амьдарж байгаа юу? Зүгээр л өөрийнхөө хийдэг юм хийгээ явъя л гэдгээс. Гэхдээ энэ бүүлэлт гэдэг бол амар шүү. Хүмүүсийн сэтгэл санаад амар нөлөөлдөг. Гэхдээ ер нь бол тэр тороолууд гэдэг нь байдаг юм шиг л шүү дээ. Бүлий даахгүй хүн ч байгаа шүү дээ. Тэ? Бүлийг даахгүй сэтгэл санаагаар явцсан хүмүүс тэнд. Гэх юм бол бас даахаргүй юм байл шүү. Тэгээ би ямар санда за би яг урлагаараа явсан бол би ер нь тэр бүлийг даахгүй байх. Яг бас нэг ийм юмар явцсан болохоор нэг тэсэр төвчээр хатууж авцсан болохоор тэгээд ер нь бол дагаад явж байгаа. Би тэр сүүлд харсан тэр ихтэй үн зөв мэдээлэл өгөөг нь бас нэгтлаагүй. Гэхдээ сонсохны сүүл Амаржингийн подкастт орсон нэг бүсгүй нөгөө нэг нүд нь нэг жоохон том нэгдээд нэг бага нэгдээд нэг тийм зураг яваад байгаа шүү дээ. Тэг гадаад үзмжээр нь хүмүүс ингэсэн чинь тэрний шалтгаан нь болохоор нөгөө нэг хэдэн онд ч нөө бас сошиал бүлийд өртөө тэрнээсээ болоод сэтгэл санааны гутралд ороод тэгээд тэрнээсээ болоод ингээд нүд нь гацдаг. Тийм юм бол би тэгж ойлгосон гэж би харсан. Гэхдээ энэ нэг яг 100% sure биш шүү манай. Би бас тэгж бодсон. Юу яасан гэхээр хөрхийн нөгөө нэг нүдний асуултаа байгаад нүдэндээ ямар нэгэн нөгөө нэг юу хийлгцэн хүн болоо гэж утсан шүү. Нөгөө гоо сайхны мисаслын тэр биш шүү. Нөгөө нэг хүний нөгөө нэг янз бүрийн шалтгаанаас болдсон шүү дээ. Тийм л юм байна да хөөх амтан. Би бол өвдөж харсан шүү. Тэгсэн чинь хүмүүс сормоосны буруу гэдэг шиг үлээ сормоосаа наавал ингэ гэдэг юм өөр байх шиг байсан. Тэр нэг хүн харин шеэрлээд нэг амар тийм жааж хийсэн байсан. Нэг пост байсан. Тийм. Нэг сормосаа яахгүй бол нүд чинь тэгсэн байлхан бодохгүй болон юу гэсэн ч тэр одоо бас арайч. Тэр бас арай шүү. Тэр бол өстой үнэхээр арай. Ер нь бол зүгээр ийм л юм байлээ. Хүн харагдах байдлаасаа ямар ч байж болно. Гэтэл те хүн нөгөө хаалганы зам хүний амьдрал өөр гэдэг шиг тэр хүний цаана юу байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ямар зовлон ямар жаргал тээгээд явж байгааг бол манайс мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор бас хэд их бүл идэлт бол амар. Одоо бас миний нэг боддог юм байдгийг нэг одоо фитнесийн багш нар sorry. Фитнесийн одоо хүмүүс дөнгөж одоо өмнө одоо фитнес мэдсэн ингээ мэдхгүй ойлголт байхгүй хүмүүст ингээ зарим багш нар бол дуршлахгүй багш нар ингээл дөнгөж ирсэн хүмүүст одоо тийг жоохон хүн юм хийлгдэг ч юм те. Би бол тэхээсээ өмнө тэр хүмүүст ингээ дасгал хөдөлгөөн хүний биед ямар хэрэгтэй гэдгийг бүр тархинд нь амар сайн ойлгох хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэрийг ойлгоогүй хүмүүс нөгөө нэг бэлтгэлээсээ шантраад ч юм уу залхуу нүрээ ч юм уу дахиж ирдгүү тохиолдол зөндөө байдаг те. Би тэгээд ингэж боддог байхгүй. Би ингээд энэ багш нар ингээд би бол яг ингээд тэрийг ингээ ойлгоцсон те. Би нэг бодлоо өнө 10 хэдэн жил нэг үлгэн салган явцсан. Гэхдээ би эзэж энийг зөксөхгүй явчихлаа.
Би бол яг дасгал хөдөлгөөн гэдэг сайн. Багш нар харин тэрийг л одоо хүмүүст амар сайн ойлгуулж өгөх хэрэгтэй юм шиг надад санагддаг. Фитнесийн багш нар тий. Тэг яг зөв штэ. Тэгвэл ингээд яг эренгүүтэнд дөнгөж шууд ингээд дасгалын систем заагаал, дасгалын нэг техник заагаал тий. Энэ дасгал ингээд гэхээсээ илүү зүгээр хүний яг торхонд ингээд дасгал хөдөлгөөн таны эрүүл мэндэд ийм хэрэгтэй гэдгийг л аягүй сайн ойлгуулж хэрэгтэй юм шүү. Тий. Тэгээд одоо нөгөө фитнес тавьж байгаа хүмүүс анхандаа нөгөө буруу ойлголттой байж. Шууд туран шууд гоё болно гэдэг. Би ч бас тийм л бодолтой байсан үгүй. Энэ ч өөрөө цаг хугацааны учраас ингээд фитнест явж байгаа бол та нар яг гоё яг сайхан зөв багшаа олоод зөв мэдрэмжээ аваад тий. Эсвэл нөгөө зөв зорилгоо тодорхойлоод ингээд багаас эхлэе. Тэгэхгүй юу ингээд хүндээс эхлэх юм бол үнэхээр хэцүү шүү дээ. Тэгээд бас нөгөө нэг зарим багш нар хитрхи ингээд нөгөө тамирчдын ийм хүн дайтууд нөгөө ямар ч тийм ойлголтгүй хүмүүс тийм дайтууд амар их санал болгодог. Амар их тийм одоо тэргээр хүчээр тийм дайт бариулдаг гэх юм уу тийм ээ. Яг гоо миний бодлоор бол ингээд тэр хүн гол зорилго нь одоо юу вэ те? Тамирчин болох гэж байгаа юм эсвэл зүгээр турах гэж байгаа юм эсвэл зүгээр дасгал хөдөлгөөн хэрэг эрүүл мэнд юм уу те? Тэгэхээр тэрийг ойлгоод тэнгууд би одоо ингээд энэ би болохоор зүгээр л ингээд одоо эрүүл байхын тулд ингээд фитнес хийдэг. Гэхдээ би нөгөө тамирчин болохгүй юм чинь надад заавал тийм хүнд бол хэрэггүй те. Тэгээ аль юм зүгээр баланстай байх хэрэгтэй гэдэг тэр тунгийн л сайн хэлж өгөх хэрэгтэй болоо гэж бодоод байдیں۔ Би нэг юм сонсч ирсэн. Тэгээ хүн болгон л ирэнтэй барантай байгаа шүү дээ, тий. Фитнесийн багш болгон бас сайн хүнж байгаа муу хүнж байгаа. Тэрэн шиг би ийм сонсч ирсэн. Одоо маа нэг найз жишээлбэл бас фитнесийн багш байна. Тэгээд дотор нь одоо жишээлбэл ямар хар бараан зүйлс байдаг. Мэдээ сайн сайхан зүйлс нь их байгаа. Хар бараан зүйлсд нь юу байдаг гэсэн чинь хүн аваад ирдэг гинэ. Авчирнгуутлаа өөр дээр нь баг ирүүлэхийн тулд мөнгөө тэр хүн төлөлцсөн. Сараар нь ч юм уу жилээр нь төлөлцсөн. Өөр дээр нь баг ирүүлэхийн тулд хүрээ дэрнгүүтэл нь ерөөсө 7 хоног ч юм уу 2-7 хоног ирэхгүй болтол нь хашаагаад явуулчихдаг гинэ. Тийм шүү дээ. Булраагаа тэ бүр ингээд одоо юу гэдэг ясын хавталцтал нь хийлгчдэг те. Яа тэнд яаж очно гэж хүн боддог шүү дээ те. Тийм мэдрэмж төрүүлээд явуулцдаг тийм багш нар бас байдгийн шүү. Тэгэхээр чи жим хийх гэж байгаа, фитнес хийх гэж байгаа бол багшаа зөв сонгоорой. Тэгээ ер нь бол тийм хүмүүс байдгийн шүү гэдэг тийм хүмүүс байд юм уу? Мэдгүй тэр нь надтай таараагүй болохоор мэдгүй. Гэхдээ ер нь бол фитнес их чи хүн ялтай юм шиг хийхгүй амар тийм enjoy хийх хэрэгтэй байхгүй тийм байл ш. Дурлаж хийх хэрэгтэй. Маргааш ингээд за би маргааш фитнестэй шүү ингээд тэтэд явна гэдэг ч юм уу. Тэгэхгүй ингээд ихэнх хүмүүс ингээд яа маргааш одоо яаж явна гэл амар тийм ялтай юм шиг хийдэг хүмүүс амар их байна. Тэрний орон зүгээр яг зүгээр уудаг ч байна уу одоо иддэг ч байна хамаагүй зүгээр тэргээ ядаж тэргээ идээд ч болов хамаагүй фитнестэй явж л ах хэрэгтэй байхгүй. Тэр чи ядаж л хөдөлгөөн хийж ийн гэдэг чинь чи дахиад жин нэмэхээс чинь илүү сэргийлнэ. Би хаач өвдгөөс илүү сэргийлнэ те. Чи зүгээр дангаж идчих чахаар ядаа дасгал хөдөлгөөн хийгээд идчихэл те. Атгалал урд өдөр урчиг тэр чи уусан юм чи айгуу гоё эргүүлээр ингээд тайлж хөлсөөр гаргачих. Тий хөлсөөр гаргачихна. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь нөгөө сэтгэл санааны байдлыг докторжуулж өгнө. Сэтгэл санааны одоо хямралаас гаргаж өгнө. Тийм болохоор дасгал хөдөлгөөн заавал фитнес биш байж болно те. Гүүж болно, алхаж болно, ууланд гарч болно. Тийм болохоор дасгал хөдөлгөөн амар хэрэгтэй шүү. Дасгал хөдөлгөөн л чухал шүү. Ер нь бол тийм. Тэгээ би яг одоо ганцаахыг орж ирэхсэн битээр яриа л байж байлаа. Бид нар сая Вьетнам явчаад ирэхэд би дэлб бүдүрсэн байхгүй 90 ил болоод бүдүрээд байгаа нь ирэлтэй. Тэгээ би чинь 83 м 83 хүн ир чинь хүн сонсохны болж байгаа юм биш үү. Гэтэ надад болохгүй байгаа байхгүй тийм ч тийм. Тэгээ би сайн дэрж ирээд мань ингээ 10 ил дурчлаа гэсэн чинь габи хаав гэдэг ч аах. Тэгвэл би нөө нэг яг нь 2-3 удаа сакс тоглолцдог. 7 хоногт. Тийм 7 хоногт. Ер нь 2-3 удаа тэгтээ нэг бас тэр чин зодон болж байгаа шүү дээ. Тэгээд ингээд хасаад ирэнгүүт надад бол сакс маань болоод байгаа байхгүй тий. Би бол жим одоо тань шиг ч юм уу габи шиг хийж чадахгүйгаа мэдтээ. Би бол чам шиг бак бол чадахгүй. Би зүгээр л эвтэй шиг бэрчгүй шиг саксаа тоглоод явж яа л гэдэг юм замаа сонгочод байгаа. Та тэр ууланд явхад бол амар гоё болж байгаа шүү дээ. За тэр бол тэр хонхот өөр шийтгэл шүү хаа. Тэр just хонхот авсан шүү дээ. Тэр чи өстө үнэхээр супер байхгүй бас. Би бүр өстө бас гоё юм хийж байна гэд. Ер нь тэгээд нөгөө нэг хөлсний чанарыг мэдээд нөгөө нэг юмыг мэдэрээд ирсэн хүмүүс л тэр спорт тэр хүмүүсийг хайрлаж ойлгоно. Юу ч хийдгүү зүгээр нэг 5 минут буюу тал хоол идээд өдөржингөө явсан хүн бол энэ спортыг бол ойлгохгүй тийм. Бүр яг тийм хаа. Би яаж мэдэрсэн гэж. Би чинь сакс тоглодог. Та нараас шал өөр спортын хүн. Тэгэнгүүт тэнд чинь би тэр ийм тал оксиженаар амьсгалж байгаа. Тэр 100 байсан бол тэнд 50-аар амьсгалж байгаа. За тэгэнгүүтлээ 12 хоног үрс уулаар өгсөж байгаа. Тэгээд хурж ирээд
Энд тоглосон чинь нэгт ингээд би хааж хангарцсан, туурцсан хамгийн гол нь нөгөө нэг оксижен чинь 100% байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг энд ирсэн чинь амар амархан санагдаад байсан. Сакс макс тогсон. Нөгөө үдээ чи яаж угаараас пүм гэ. Ийм амархан байсан юм гэж би бод. Тэгээд тэр тэмцээндээ маагчвал авраг авах гэж байна тий. Одоо буцаад яг тэр бүрэлдэхүүнээрээ байгаад бид нар дахиад тэмцээндээ ороод байгаа мөртлөө бид эзэж үнэшгээ байж чадахгүй байгаа. Тэгээ би ингээ ялгааг нь ойлгонгууд окей те ер нь бол бас байгальтайгаа ойрхон байх юм байна. Хэцүү өтөөг нь ингэх юм байна ч гэдэг юм уу. Тийм мэдрэмж бас суудсан байна. Тэгээ хамгийн гоё нь шүү дээ. Энэ тэмцээнд орох юм за юу ч гэсэн нөгөө нэг бас нэг бөөрийн ачаал мачаал бас юм хүмүүдээ үзүүлээрээгээд тэгээ үзүүлсэн чинь одоо ингээл хөрхий тэр нэг алдаг оног 5 жил явсан маань амар гоо. Тэгээ зөв нэг хоол моол багш хийснээр хоол моолоо ингээд барьсных заа юу. Илгэний өөхлөлт нэг ч байхгүй. Би бүр тэрийг сонсоод бүр гоё. Би ч өмнө тарган бахта нойр улчирхан шоконд орж исэн юм шүү дээ. Тийм. Тэгсэн чинь тэр нөгөө им ч ингэж үз. Ахатаяр нарих хуудаг юм уу гэл тэгж байна. Болцоо энэ ёстой гоё нойр улчирхаа ёстой гоё байна. Бүр гоё байна. За энэ төрөө улчирхаа явах байхаа нэг жоохон шохоочлоо энэ угаасаа та хэд нас чинь угаасаа 40 гараад ирэхээр угаасаа ингэ нэг жоохон шохоочл байдаг. Гэхдээ муу биш ээ. Нормал. Ёстой гоё байх шүү гэхэр чинь тэр 5 жилийн хөдөлмөр гоё угаасаа тий. Илэг өөхөлдөг байна гэдэг чинь айгүй. Подкаст румын хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүний өмнө Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай за хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст румын хамтрагчаар Zubroco брендд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. За ганцхан одоо 6 хүүхэдтэй. Тий. 4 охинтой, 2 хүүтэй. За тэгэд бас нөгөө нэг подкаст эхлэхийн бид нараас ярьж ийлаа л да. Тэгсэн чинь ганцхан болохоор яг сая нөгөө нэг хүүхдүүдийн бүлээлт болсон. Тэгсэн чинь нэгнийгээ дээрлэхэлт те. Тэгэнгүүт тэр нь бол танд бас их хүн дээр туссан юм шиг байна. Маш хүн дээр туссан шүү. 4 охтуудтай хүний хувьд те. Ягаад ингээд охтууд маань ингээд ийм амар зэрлэг болоод байгаа юм болоо гэдэг дээр маш их гайхсан. Тэгээ ингээд эсвэл энэ нөгөө нэг юу байгаа юм болоо нөгөө нэг мэдээч нэг л хүүхэд бол эцэг эхийн тойл гэж хэлдэг шүү дээ. Тэгсэн юм бас би зарим дээр бас тэрэн дээр бас жоохон эсрэг байр суурьтай бас байгаад идэг. Хичнээн аав ээжийн буруу байлаа, аав ээжийн тойл байлаа гэдэг яг хүүхдүүдээс угаасаа аавын арын шиг ээжийн арын шиг харагддаг байдаг. Манай хүүхдүүдэд бол байдаг. Миний нэг тэнэг зам хаяа гарч идэг байхгүй юу. За бас ийм байна да гэд. Тэгээ бид нар чи эргээгээд хүүхдүүдээс бас суралцдаг байхгүй. Энэ хүүхд дээр ийм тэр ингэж байгаа юм чи одоо энэ хашаа дарахгүй бол ингэхгүй бол болохгүй гэдэг тийм. Тэр бас нөгөө хүүхдүүдийн маань өөрсдийн сэтгэл зүй хүүхдүүдийн сэтгэл зүй бас их өөр болцсон юм болоо гэж би бас бодсон. Тэгээд ингээд өчигдөр ингээ манай би орж амжаагүй одоо ингээд би бүх хүүхдүүдийнхээ эцэгхийн хурал би өөрөө явдаг. Бүх юм дээр нь суудаг. Тэгээ ингээ яхаар яг л одоо багш нар хүртэл яг энийг ярьж байна. Өчигдөр эцэгхийн хурал онлайнаар ороход тэр сэтгэл зүйч юу гэж ингэж танаа хүүхд чинь тухгүй, гэртээ инээхгүй, эцэгхийн үгийг авахгүй бол заавал сэтгэл зүйчд ханд. Сэтгэл зүйчээс гадна та нар хүүхдүүдийнхээ утсыг байнга шалга, чат, TikTok бүгдийг шалга. Шууд гэж байгаа. Буруу юм хийж гинэ, зөв юм хийж гинэ. Тэгээд тэр нэг октоодын амар зодооноос ч юм болоод би шууд манай 3 дугаар ангийнх байхаа хөөх ингээл TikTok-т байдаг байсан байхгүй. Тэгээд би шууд устгуулсан. Манай охин ч гэсэн ойлгоод устгацсан шүү хараараа гэд устгуулчих. За нөгөө 7 9 дугаар ангийнх болохоор ялчгүй нөгөө нөхцөл насны хүүхдүүд болохоор аваа бид нар тийм янз янз зэмрүү н хордгоо юм чин худлаа гэвэл харалтаа гээл тэгэл бас шалгаж байгаа юм л тэгээд тэгээ тэр тал дээр тэгээ сүүлийн үед яг тэр бүлийдэлт болон тэр зодоон зохионы асуудлаас болоод би бас хүүгээс асуусан танаа ингэд ийм юм байдгүй миний хүү айлын охин дээрлэгдэггүй айлын хүүгүүдийг дээрлэгдэггүй танаа ангийнх ийм байдгүй гэж асуусан байхгүй л гэж илээ гэхдээ энэ бол сургуулийн хэмжээнд бол бас ярилцах юм болцсон юм байлээ тэр бол надад маш эмзэг санагдсан хэцүү санагдсан гэхдээ бүр бидний үед ах нар бол
барьдаг байсан шүү дээ. Тэ? Дардаг байсан. Дардаг байсан. Гэхдээ ийм зэрлэг байгаагүй байхгүй юу? Йоо бид тэр 2 3 тэр ингээд нэг ийм орцонд тэр огтыг бүр хайр найргуу зодж байгааг би хараад бүр ингээд хүний зүрх шимширнэ гэдэг нь яг байдаг юм байл шүү дээ бүр ингээд. Үцгээ сонирн болоод тэгээд бүр ёо наатаха болоо гэдэг бүр тэг бүр гомдох ч хэцүү, байх ч хэцүү. Тийм болохоор эцэгчүүд зүгээр би хэлийч гэж боддгийн. Маш гоё хүүхдүүдтэйгээ бүгдээрээ нэх гоё. Загнахтай биш, зандрахтай биш. Мэдээж Монгол хүүхдүүд эцэг ихийн 5 салаа бов заавал хэрэгтэй. Би бол тэр байдаг тодорхой хэмжээнд. Тэрнээс бүр амар нэг зэрлэгийн талд бол байхгүй шүү дээ. Би чинь бас нэг сурам ташууртай тэгээ нэг ташуурцсан байхад яг үн хэлэхэд 5 хоног 7 хоног айгуу сайхан явдаг байхгүй хүүхдүүд. Айгуу сайхан явдаг. Тэгээд өглөөл ахаар ингээл яваад идэх байхгүй. Тэр аав ээжийн ганц нэг тийм алганы амт ч юм уу тэгээд дээр нь аав ээжүүд өөрсдөө хүүхдүүдтэйгээ ойр байх ёстой юм шиг байгаамаа. Би болохоор нөгөө багаасаа нөгөө нэг ээж аавын нөгөө ажил мэргэжлийн байдлаас болоод хаягддаг хүүхд байсан. Хонхны үер дээр ч нөгөө аав ээж бас хөдөө гадаа ингээл ажиллаар явчихдаг, зам ангийнхан ч ингээ явчихдаг. Тэгээд бүх юм дээр өөрөө байсан болохоор тэр дутуугаа нөхөнд бол би хүүхдийнхээ бүх юм дээр байх дуртай. Төрсөн өдрийн заавал ихч нах нартай хамт хийх. Тэгээд сургууль соёлын эцгийн урал дээр би заавал очих. Хонхны үер дээр би заавал очдог байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг давхар бид чинь нөгөө хүүхдүүдтэй аав хүний нөгөө нэг алсуураа бас хүүхдүүд өмжлөдөг. Нүмер нөөлөг аав хүний нөгөө хайр халамж загнахтай бол загнана. Тэр тал дээр бол жоохон тийм эвгүй байсан ш. Тэгэхээр эцэгчүүд маань бас бид нар нөгөө амьдралын төлөө хэд явчихад байгаа. Тэгээ хүүхдүүд хаягдаад байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүд хаягдахаар чи яах вэ? Wi-Fi байна, гэрхэн байван тэгээ хүүхдүүдтэй чөлөөтэй харилцсан тий. Тэгэл ингээл ийм юмнууд л болоод байгаа юм шиг. Би бол sorry. Яг би бол тэрийг харахтаа хитрхи айдсгүй байна гэж харсан ш тэр хүүхдүүд. Тэр хүүхдүүд айхгүйсэн харин. Юунаас ч айц тийм айц байхгүй одоо тий. Бид нар бол ингээд баахад ингээд ямар нэг гівт юм хийх юм бол айдаг байсан ш тэр ээж аваасаа яана одоо ингэчл яах вэ гэдэг чинь одоо бас нэг тодорхой хэмжээр бид нарын ээж аваад яг хүүхэд хүмүүжүүлэхэд бол боловсрал байхгүй байсан тий. Гэхдээ бид нар тийм айцтай тийм юм бол хүндлэлтэй байдаг байсан байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд ямар ч тийм айц байхгүй тэгэхээр одоо яаж хүмүүжүүлээд байгааг бол бас ойлгохгүй тий. Хит эсвэл нөгөө эцэгчүүдийн хооронд чөлөөтэй байх хэрэгтэй гэдээ бас хит их нэг аав ээжийн нэг жоохон зааг байхгүйгээр бас чөлөөтэй байгаад иж магадгүй тий. Тэгээд дээр нь биднийг ингээд гудамж явж захын хүн загнадаг гэсэн шүү дээ. Оч болооч ихэд бид нар нам болдог гэсэн шүү дээ. Тэр үтэл хажуу айлын хүн аав ээжэд байхгүй байгаа гээл яхад л бид нар ингээд найзуудаа ингээд цуглуулаад нөгөө мө атарлахаа ягаал 9 сахараа тавилаад яасаа олуулаа гэртээ хүүхд оруулаад байгаа юм чи яв та нар аав ээж нь байхгүй хүүхд дэрлэгээд байгаа мөгөл нөгөө айлын хүүхдүүдийг загнаал явуулчихдаг тийм л байхад бид нар ингээл айдаг л хүндэлтэй л байдаг байсан шүү дээ. Би энийг бол бас нэг юм үзгээс нь хараад байгаа. Одоо нөгөө нэг хитрхи нэг үеийн одоо энэ бас нийгмээсээ л шалтгаалж исэн баг л та нөлөөлж исэн баг. Чи хүүхдүүдэд дээрлэхүүлээгүй чамаа хүүхд дээрлэхээгүй гэж асуудаг. Тий. Чи хүүхд дээрлэх чинь үү гэж ер нь асуудаггүй дээ. Тэ? Чи хүүхд ер нь дээрлэх чинь үү? Чи ер нь ингэж чинь үү биш. Тэгэхээр чи хүүхд дээрлэхүүлээгүй гэж баг бүгд асуугаад тахаар би дээрлэхэж болох юм байна гэдэг юм талд хумсарт нь орцсон юм болоо гэж би бодсон. Магадгүй. Тэ? Чи ер нь хүн амтнд дээрлэхэд байгаа юм биш үү? Тэгж болохгүй шүү биш. Чи хүүхдэд дээрлэхүүлээгүй бидтэй. Тэ? Чамааг хүүхдүүд дээрлэх чинь үү? Тэгвэл хилээрээ гэхэр чинь яах вэ? Нөхөр бол би тэгвэл дээрлэхэж болох юм биш үү? Гэдэг бас бодол байгаад байгаа юм болоо гэж би бодсон. Нэг цэцэрлэгийн багш нэг ингэж хэлж үлээ. Нөгөө нэг эцэг эхчүүд хүүхдүүдэд авахараа тэгдэг гинэ. Даашин миний охин миний хүү багшин загнасан уу багшин зодсон уу гэж асуудаг. Ерөөсөө зөвхөн хүүхдээсээ ангийнх нь хүүхдэн зодсон ангийнх нь хүүхдэн дээрлэхсэн үү ямар хоол идсэн бэ гэдэг. Тэрний оронд та нар би тэрийг яг үзсэн байхгүй. Нэрэл бас бодоод хад би бас тэдний нэг байсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэрний оронд та нар багш нь гой дуу заасан уу? Гой бүжиглсэн үү? Яг үнэ. Ангиараа гой байсан уу? Тэр найз нь гой юм өгсөн үү? Гой тийм байсан уу? Гэвэл хүүхдийн ухамсарт багаасаа өөр суун. Та нар тэгэл нэг сонь бид нар нэг зоддог хүмүүс юм шиг л. Багш нь загнасан уу? Багштай загнуулсан уу? Зодуулсан уу? Тэгэл аль юм мама чамайг зодсон уу гэл ингээл асуухаар айгу тийм нэрэл яг нэг амин хуваачихсэн тийм өөрийнхөө өгдийг утсан л асуултууд байгаа үз. Тэгээ би бодоод нэрээ хэр барахтай нэрээ бид нар яг тэгж
асуусан юм болов яасан юм бол хоол идсэн үү өрсөн үү гэж яах шиг тий. Тэгэхээр яг тэгэхээр бид нар нэг яг нэг хуучин яг бид нар ямар үедээс яг тэрдэг л харьцуулаад байгаа байхгүй тий. Бид нар өөрсдөнд нь биднэрт ингээд яг тийм боловсрал бол байхгүй байгаа байхгүй тий. Тэр төлийн боловсрал. Би айгу сони юм ярих уу. Өчигдөр би хүүгээ авах гээд цэцэрлэг дээр нь очиод яг хувцсын сольж исэн чинь нэг охин хажууд нь ингээл хараад байна. Арай ах юм их ч юм аа. Нэг том англи юм шиг байгаа. Тэгжсэн тэгж авд юм. Би ингээ байжсэн чинь энэ хүүхэд хурж ирээд ингээ намайг цогцсон шít гэж авд юм. Би бүр гайхаад манай хүүхд мөх зодтыг гайхаж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл нэлээд ярьжсэн тийм үү яс гэж харж аржсэн. Тэгтээ энэ хүүхд биш юм шиг байна уу гэж авдаг шүү. Тэгэхэд бүр ёо тэг амар сони юм бил шүү. Тэгээд манай хүүхд дөнгөж 4 өрөх гэж байгаа анхудаа хүүхд зож тийм сонсоо. What тэгээ бас ер нь эцэгчүүдийн хандлага бас эвгүй шүү. Манай нөгөө одоо багаасаа дээдх охин том биетэй байхгүй юу. Тэгээд ингээд яг л насандаа явж байгаа шүү дээ. Тэгэл нэг хүүхдээ авч ирсэн чинь нэг хүүхэд л бас самардаж майцал юм шиг байгаа юм. Тэгээ ингэжснээс тэ хүүхэд мөхцтэй сайн харчихгүй марчихгүй гэжсэн манай охин нэг том биетэй шүү дээ. Танаа хүчийг насандаа явдггүй гэд шууд над руу тэгдэг. Насандаа биеийн том болохоос шухааны хөрхөн жижигхэн байхгүй. Гэхдээ яг хүн зохиж бол бас яагаагүй байх гэсэн чинь бас биш л байгаа байхгүй. Тэгээ нэг шууд юм харддаг те байгаа байдал хүний нэг гадаад би хааны онцлогоос бол шууд харддаг те. Арай том юм чи энэ л зогсон байгаа гэдэг ч юм уу тийм бас нэг сонин их сонин хандлагууд байдаг шүү. Тэр чинь л бас л нэг өсөнд бол хүн бодохгүй тэгэл нэг хүнийг нэг юм харьцуулаад нэг бас нэг болж л үгүй нэг ялгарлчих гал байгаа л үст тий тэр чинь бол. Тийм л юм байна. За окей. Та одоо юу фитнест одоо ер нь цаашдаа хэр удаан явъя гэж бодож байна. Дараагийн одоо тэмцээн уралдаанд одоо яая гэж бодож байна юм. За ямар ч байсан энэ жилдээ бол амарна. Гэхдээ яг хуу фитнесээр явдагаараа бол явна. Би бол энийг бол яг л ингээл ерөөс амьдралын хэв маяг болгоно гэж бодсон байгаа. Цагаан сараа сосног уу юу? Бууз нийс салаад идмэр санагдсан юм шүү та. Одоо тэрийг нэг жоохон зураг авалт мовдуулж идчихсэн. Тэгээд ер нь бол ингээл байнгын л хөдөлгөөнөө хийгээл явна. Гэхдээ яг хуу нэг тодорхой хэмжээгээр ажил мэргэжлээсээ шалтгаалаад яг хуу ганц багасгаа гэхдээ болж бол таслахгүй гэж байна. Гэхдээ зорилгууд байгаа. Тэдэн онд гэсэн бас гой зорилгууд байгаа учраас энэгээрээ явна. Ер нь гэтэл одоо дахиад жоохон өөр дөр өшөөгөө ажилмаар л санагдаад хөл гараа бас гоё болгомоор байна. Энэ минийг гоё калпимэлбэтэй болгомоор байна гэж. Ер нь бол дасгалуудаас одоо хамгийн за би тэгтээ ганцаахыг ямар болохыг хүсэж байна гэж. Та өштэй те бүр ийм өөрчлөлт өөр дэр хийвэл бүр галзуу баха. Тэгтээ яг хоо тэр Даниэл дуур тэр хэцүүлтэй. Би бол идэж чадахгүй шүү заяа. За та одоо ингээ бүдүүн байжлаа. Сайхан дурчлаа. За одоо бол гоё ингээ репт болчлоо те гоё юм. Одоо Брюс Ли шиг болчлоо шүү дээ те. Фит болчлоо те. Дараагийн шатан та бүр ийм тоор шиг болвол тийм өөрчлөлт гарч ирээд тэгвэл өстө миний нас гүцэхгүй бах уу те. Чанга өстө миний тийм олон том болчих. Тоорыг болчих заяа. Одоо ингээ болчингууд нь одоо байгаа хэмжээнээсээ нэг 2-оос 3 дахин томроод заяа. Томруулах гэж л хичээгээд байгаа. Гэхдээ бас ингэх гээд байгаа маа. Миний мэрэгчлээ хэд бас томруулах айдлаг томруулж чадах юм шиг бас томрох гэж нэг өөрч. Одоо эби яах шиг тий. Гэхдээ бас л хугацаа хэрэгтэй. Яг зөвхөн миний хувьд гэх юм бол нөгөө жүжигчүүч бас нөгөө хэд том болчинтай байхаар нөгөө нэг бас л нөгөө тарган байснаас ялгаагүй л болчих гээд байгаа байхгүй юу? Бас нөгөө нэг аливаа нэг дүр товрих гэхээр нөгөө нэг дэлгэцэнд ингээ том харагдах гээд байгаа байхгүй. Жүжигчүүг өөрөө ийм яргаа турхаа бэжиж би нэг эцгийн хүний дүр тоглоно, эсвэл нэг харгас хүний дүр тоглоно те. Эсвэл нэг тийм ер нь хувирахад л их гоё. Ийм жижиг бие фит чинь хувирахад гоё байхгүй. Том болохын тулд нэлийн золиос хэрэгтэй биш. Нилээ их тарилна. Тарамаараа амир. Мэдхгүй шүү манайхаа. Би мэдхгүй шүү. Мэдхгүй юм а ярьж байгаа. Тэр чинь бас хүний бие нэг ген бас амир нөлөөлөлтэй. Миний ген чинь булчин суудгүй ген юм байна хөөе. Мань чи хүслэл яриад байгаа шүү дээ. Багш тэгжсэн чиний ген өстэй нэрээ. Тэгтээ гоё нь шүү дээ. 5 жилийн өстэй манайх чи юм удмаар аим жоохон мөр муутай байхгүй юу? Тэгсэн чи одоо ингээд гоё тодорхой хэмжээгээр ингээд мөр ингээд хөөрхөн гоё тэгширчж байгаа болохоор бас эн чи бас гоё үр дүн байна. Тэгээ багаар л алсасаар л гоё засаалаа. Миний ген чинь бас жоохон суг юм блэ. Би ч багаас турах байсан. Тэгээд ерөөс булчин том булчин байхгүй.
тийм нөгөө нурууны үндсэн булчин угаасаа жижигхэн болох төр бас нөгөө нэг булч авах гэж байгаа хэцүү. Наа чи тэгтээ хаа бак шүү. Бак энэ байсан. Гэхдээ наа чи бас үе гүзэл жоохон байгаа болохоос яг ингээд бид нар чинь бас ингээд олон жил одоо 4-5 жил хамт ажиллачлаа. Гэхдээ хамгийн гоё нь юу вэ? Бак шүү. Үеийнхэн дундаа орохоор ингээд одоо миний арьс мэрс болоос найд үеийнхэн дундаас чанга болчихж байгаа байхгүй юу? Тэр нь гоё. Ингээл яалч ингээд нуруу муруу ингээд бол ингээд чангарцсан байгаа нь сайхан. Зарим лаглаг гоё гентэй хүүхдүүд бас байна те хүмүүс. Угаасаа томоос багасаа ийм нурууны булчин томтой, гоё томтой те. Тэд нар бол ингээд амраа. Хоёр толгой томтой. Минийх ч бүр цаанаас яг хоёр толгой муу гин юм байлаа шүү дээ. Хичнээн хийгээл махраад байдаг. Тэгэл гэхдээ би бас баярлаад байгаа. Хүү энэ байгаа олсон юмда баярлах хэрэгтэй. Талархах. Тий, ямар ч тийм өөх байсан ч одоо ингээд бас хөрх юм жижиг юм 5 он гэдэг чинь гоё хөөе. Уран бүтээлчүнд бүр гоё байхгүй. Тийм тийм. За хаа ихнэр өөрчлөлтөнд хэр дуртай байна вэ? Маш гоё дуртай байгаа шүү дээ. Тэр нэг бол анх чи нэрээ шарттай юмаа гээл намайг одоо хүртэл биш ирсээр. Тэгэл байж шүү дээ. Ихнэр хэр бахархаж байна вэ танаар? Бахарх нь шүү дээ. Манай ихнэр л бахархаж байгаа ерөөсөө. Хамгийн их мэдэрсэн үн баг тий одоо тэр золиос мөлөөсийг тий. Тэгээ тэр чинь бас өөрөө бас нөгөө нэг тодорхой хэмжээгээр яваад бас нэг тийм хөлс гаргахыг бас мэдэрдэг учраас юу шүү дээ амар хэцүү юм чи яаж даван туулж ийна л гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр айгуу гоё байна. Энэ бас нөгөө цаагаар бас гэр бүлийн харилцаанд бас шал ондоо харилцааг авчирдаг. Хамаагүй тийм нэг гоё халуун дулаан ч юм одоо ямар гэдэг хамаагүй тийм гоё шал өөр. Тий ихнэр хэрэг фитнес мэдс ойлгохгүй ингээл олон цагаар алга болох юм бол бас л хүний ихнэр хүн бас өөрөөр бодож өөрөөр хардж штэ. Гэтэл өөрөө тэр зовлыг нь мэдэрдэг учраас бол өөр талын юм бол юу ч ярихгүй. Тэгээд дээр нь гэр бүлийн хүрээнд бас юу болчдөг. Хооллолт ирүүлт болчдөг тий. Бид нар чи ингээд амар хөөх мөх иддэг байсан. Өөх мөх иддэг байсан бол юу өөхийг хусаж хаяал. За энэ бол зүгээр идэх штэ. Одоо нөгөө эрүүл сарвал идэж болох хөөх идэж болохгүй хөөх гэдгээ ялгаас орчиж байгаа байхгүй юу? Энэ махыг идэж болно, энэ хоолыг идэж болно гэдэг ч юм уу тий. Өмнө нь бол бид нар ингээд хүүхдүүдтэй өстой цадтал нь идүүлгээл ид сайн идээд өг та нар л гэдэг байсан бол тааруулаад идээл гэж байгаа. За хаа нэг жоохон сони юм асуучих уу. Гэтэ та хариулахгүй ч болно шүү заяа. Одоо ингээд та ингээ харагдц байдлаасаа ч гэдэг юм уу гаднаасаа дотор талдаасаа ч гэдэг юм уу зөндөө өөрчлөлтүүд гарч байгаа. За энийгээд байгаа таныг үнэлэмж мөнгөн дүнгээр шүү заяа. Өсөж гин үү? Мөнгөн дүнгээр рүү өссөн шүү дээ. Гэхдээ арай эрт юм шүү те. Мөнгөн дүн яг уу манай монголчууд ч нэг шуурж байгаа дээр гэдэг шиг айгүй санал огцом ирдэ шүү дээ. Ирж байгаа. Гэхдээ бас одоо ч бас арай л бас заримнаас инээ төрмөр бас мөнгөн тоо хэлнэ. Гүү одоо тэгээд яах вэ зүгээр ямар тэр мөнгийг авснараа ч юм одоо юу өсөж хүч гэдэг юм байхгүй байгаа шүү дээ. Ер нь бол те. Тэгвэл хүн өөрөөгөө л үнэлүүлэхгүй л болохгүй. Би бол одоо бол өөрийгөө үнэлүүлээ л явж байна. Авахгүй наваг би ямар тэр хүмүүсийг өөрсдөө хамтар гэсэн юм шүү дээ. Гэхдээ би бол ажиллага бол би ямар ч байсан нэг тийм боов талах малах бол сурчлахгүй гэж бодож байгаа. Яг тэгэхээр боов талахны чи идэхгүй фит болж байгаа учраас идэж уух юм болон тий бас нэг юу байх вэ гэдгээ бас бодохгүй л болохгүй. Янз янзын ихнээсээ брэндүүдийн саналууд бол орж ирж байгаа. Гэхдээ бас манай монголчуудын л хилдэг үн хилээд үзье эмийг ажимтгүй гэдэг нэг доод үнүүдэл хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яах юм бэ? Ядар өөрийгөө тгий зовоож явахаар зүгээр урдаа байгаа юм хийгээ явчихсан тэр. Олон чанаргүй юм хийж байгаа нэг чанар. Олон чанаргүй юм чинь нэг чанартай юм гээл явчихсан. Гоё үнэлээсэй гэж би зүгээр хүсэж байгаа. Хүсэж хэлж байгаа шүү. Тэгэхээр бүх юм дээр л зөвөр ойлгоорой. Үнэлж байгаа. Зүгээр. Угаасаа л өөрөө түүхээ бүтээж байгаа хүн өөрөөгөө үнэлүүлж ижил юм дүүрэн ш. Тэгэл болсон болов юмд нэх явах гэдэг шаардлага байхгүй. Өмнө нь бол тэгдэг байсан шүү дээ. Бараг үндгүүр кинонд тоглолцмоор санагддаг байсан шүү дээ. Олны танил болохын тулд тий. Бараг мөнгөгүй ч бас кинонд явж исэн үед бол байгаа шүү дээ юм нэг. Бага. Хич бас зөндөө ирэхлэм гэдэг би надгүй явсан. Харахад хүмүүс ингээл ох олж ин доо гэж боддгийг үгүй шүү дээ гэдэг шиг. Хөрх итгэл ундаа ус аавал явна шүү дээ. Бүр хасахтай юу. Тий. Одоо ингээд юунадад кинонодод ер нь таны ингээд бүтээсэн дөрөв тайд дэлгэц. Зөндөө дөрүүд байгаа шүү дээ. За жишээлбэл би бол таныг ингээд мөрөдлөөлөг онгоц гэдэг кинонд би амар дуртай байсан байхгүй. Миний нэг аах ингэж дурлж үтсэн олон ангитай монгол кино гэх юм уу. За тэрний өмнө бол нөгөө нэг эзэнгүй айл майлч гэдэг юм уу те гихмчлэн бүр дээр үн кинод бол очиж байгаа. А тэгэнгүүт одоо миний яг арай нэг кино ойлгоод үзэх хэмжээнд насанд гарсан айгуу гоё тим кино байхгүй. За тэрэн шиг одоо таныг арай нэг юм хүмүүс
За тэрний ганзоо ч гэдэг юм уу те ингээд нэг юм авгаалдаг нэг юм уран бүтээлийн юу байгаа шүү дээ. Ихэвчлэн ер нь таныг аль дүрээр нь хүмүүс айгүй их сампл шүү дээ. самплаар нь самплаар шүү дээ. Тэгээд эн чинь бас юу гэдэм байлээ. Жохон дээшээ үеийнхэн болохоор сампл гээд одоо ингээд яг та нар нөгөө нэг манай дүүтэл ойролцоо юм шиг байгаа. Тэгээ та нар гэдэг. Тэр үед нөгөө кино үзэх ойлголттой болж байгаа. Тэгэхээр танаа үеэс дээш болохоор яг мөрөөдлийн үлгэн утсыг хилдэгэ. Ган болд тэр гоё гээд. Тэгэл ер нь бол сампл дөө. Ер нь дийлийнхэн сампл. Зарим үеийнхэн бол самплыг бас мэдэхгүй шүү дээ. Би бол яг самплээр нь л сант. Сампл. Би бол яг үнэлээ мөрөөдлийн үлгэн гоцын дүрт амар дуртай. Тэр чинь ерөөсөө бараг тухайн үеийн залуучуудын хайр сэтгэл үерхэл нөхөрлийг харуулсан бараг анхны кино байхгүй. Залуучуудынхаа. Амар гоё кино шүү тэр. Зохиолыг уншихад бас айгүй гоё өсөө. Хэдэн ангитай лээ? 20 ангитай. 20 ангитай. Тэгээ одоо нөө хайрын хот гэдэг тий. дуу нөө шүү дээ. Камертоны саундтрак нөө шүү дээ. Та ер нь аль дүрдээ илүү хайртай вэ? Би биш дээ. За мэдээч самплтай бол хайртай анх урлагт тамбуулж өгсөн. За дараа нь болохоор эд гоё залуу насыг маань мэдрүүлж өгсөн нөгөө самплчин болохоор хөдөөний дүр болохоор хөдөөгөр айгүй бодолчсон гэдэг шиг тийм. Дараа нь ган болд гараад ирэхэд бол айгүй тийм нөгөө нэг хотынхаа айгүй их тийм юу гэдгийг хотоор нь илүү их ойлгож авсан гэдэг ч юм уу те. Тэгээд тухайн үед нөгөө залуус их хүрээлсэн гэдгээрээ энэ хоёр дүртэй маш дуртай. Та гэхдээ яг хотынх юм уу хөдөөнийх юм уу? Би ер нь бол хөдөөнийх шүү дээ. Угшил нь бол Ховд аймаг гаралтай юм байна. Гэхдээ увсад 1-р ангид сураад буцаж ирээд дахиад хотод 1-р ангиас эхэлсэн юм. Тэгэхээр 7-8 тагаас. Тий, 7-8 тагаас хотод ирсэн гэсэн үг. Эхнэр тэгээ та гэр бүл болоод тэр байж. За, бид хоёр чинь бас л нөгөө хүний амьдрал идэх шиг л хоёр дахь амьдрал л та. Тэгээ нэг зарим хүмүүс нэг миний оронд ороод хөвтээд миний өмнөх амьдралтай амьдраад нь бас энэ хоёр дахь амьдралтай амьдрсэн юм шиг бас нэг одоо нэг ам нээвэл уушиг нэгдэг шиг тийм хүмүүс үүдэг байхгүй. Намайг ихнэрээсээ салаад залуу хүнтэй суусан ингээд худлаа нэг мэдэмхийрээд идэгин. Би одоо яг ингээд энэ зэвсэгт би бол энэ гисэг чимээгүй явсан. Тэгээд исэн чинь зарим нь бүр бараг л нэг хажууд нь байсан юм шиг юм яриад байгаа байхгүй. Хүн бол мэдээж биш анхны амьдралаа болгоё бүтээл гэж суудаг. Тэрнээс биш салаад дахиад өөр амьдрал бүтээ гэж суудаг байхгүй юу? Тэр хоёр хүн амьдарж ийн. Амьдраад бит хоёрын ингээд нөгөө нэг амьдралын хэв маяг таарахгүй байгаа шүү дээ. Тэгээд би ч бас эд залуу байсан те. Тэгтлээ гээд нэг юм ямарваа нэгэн тийм нэг оронжлаач асуудлаас болоогүй байхгүй. Бид тэр ингээд нэг болох гээд байгаа амьдрал хэрнээ болохгүй байгаа гэсэн. Тэгээ би өмнөх амьдралаас 2 хүүхэдтэй. Тэгээ би тэр хуулийн дагуу 2 тийшээ болсон. Тэгсэн хэрнээ би тэрийн хооронд ямар ч хэрүүл уруул юу ч байхгүй өдөө олон жил болж ихад нэр хөндлөнгөөс нэг бүр нэг яадгийн бүр ингээд нэг бидний өмнөөс амьдарч байгаа хүмүүс байдаг байхгүй. Тэр хүмүүст хэлэхэд та нар миний амьдралыг мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүтээ одоогийн юм нэг хариуцлага байгаа. Би бас эр хүн, аав хүн учраас өмнөх 2 хүүхдийнхаа тэтгэлэг мэтгэлийг би 1 сарж дутааж байгаагүй. Яг цаг тухайн үед нь яг ганц 2 сар байна. Би хэлнэ. Яг энэ олон хугацаанд байлгүй байна. За ингэчлээ шүү тэгчлээ. Окей гэх. Тэгэл ихэд одоо тэгээ энэ хүнтэйгээ суугаад би 3 хүүхэдтэй болсон. Манай хүн бас өөрөө бас том охинд ингээд нийлээ бид 6 хүүхэдтэй байхгүй. Тэгээ одоо манай 2 том маань одоо ингээд Солонгост сурж байгаа. Тэ нэг нь жүжигчний ангиар, нэг нь нүүр gooцлын ангиар сурж байгаа. Тэгээд өмнө анхны байснаас 2 хүүхэдтэй би бүр багаасаа салсан цагаасаа хойш энэ хүнтэй танилцснаасаа хойш би банк авчирч хашдаал чивтэрийн амьдрал би юм 2 хүүхэдтэй шүү. Чи юм хүүхэдтэй гэдэг тэр хүүхдүүд маань ингээд багаасаа хамт өссөн. Баг хамт өсөөд яг л нэг эцэг их хүүхд ингээ өссөн айгу гоё байдэн штэ. Би тэгээ баярлдаг байхгүй өөр ихээс гарсан хүүхдүүд те өөр аавтай хүүхдүүд ингээд нэг яг нэг юм аав ээжтэй юм шиг амьдарч байна гэдэг бол энэ бол бас давхар биш штэ. Надтай суусан бас хани ухаан байгаа байхгүй. Тэглэхөө. Өөр хүн байсан бол ингээл намайг 2 хүүхд дагуулаа л ирвэл бараг залхахаар штэ. Бас хэцүү. Бас хэцүү штэ. Өөрөө нэгтэй байждаг. Тийм үстэй. Ойлгох хүмүүс бол байхгүй штэ. Тэгэл ингээл багаал тэгэл битээр суугаал тэр 2 хүүхд 3 хүүхдийн дүүн гараал дахиад дүүн гараал одоо тэд нар манд би юмд амар ам. Одоо нэг жоохон шилжилтийн наснууд нь ойртоод нэг хоорондоо дуурхаа олчих нэг аав хүн санаа зовд юм бэл. Та нар зүгээр биз?
Нөгөө нэг яана эдгээр нөгөө би нөгөө гомдоочих үедээ гэдэг нөгөө хүүхэд томрох тусам нөгөө нэг аав хүний имзэглэл явж байгаа байхгүй тэр чинь тийм үстэй. Чи дүүгийнхаа энэ үгэнд гомдоогүй биз? Ахийнхаа нүгд гүг гэд би тэгээд бас дундуур шаал дими юм санаа зовоод бас өөргөө зовоогод байгаа. Тэгсэн чинь үгүй тэгэл ингээл харахад амар гоё биш тэ. Тэгээд өдөгөөс тэдний хүртэл ингээл би 6 хүүхэдтэй. Тэгэл зарим нэг хүмүүс хүний амьдралыг ингээд нэг мэддэг юм шиг яриад байгаад мөр гайхаад сая хүртэл би яагаад энийг нэр ярих болсон гоо шалтгаан гэсэн чинь яг тэмцээн дундуур хаа байгаа тэмцээний комментэн дээр явчихсан байхгүй юу. Тэгээ би бүр энэ одоо тэгээ би ингээ ороод үзэхээр өөрийгөө цоожилтсан зураг мураг байхгүй. Би тийм юм хүмүүсийг гайхаад байгаа. Гэхдээ яг ямар шаардлага байна те. Би тэгэл сайхан л явж штэ яатсан тийм биз дээ. Одоо нөгөө өмнөх хүмүүс манаас хүн амтнаа суудсан л явж байна. Тэгэл би хоёр хүүхдээ хаяаггүй ингээл ойлгоол энэ хүмүүс маань ойлгоол ингээл бид нар ингээл аль аль нь ингээл нэгтгээд ингээ явж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг мэдэхгүй яж тэгэхээр одоо бүр гахаал дит. Заавал нөгөө муу хүн болох гээд байдаг. Хоёр хүүхдээ хайсан хоёр хүүхдээ хардгуу мардгуу гэдэг байхгүй үгүй. Тэр тусмаа хараа явж байгаа юу гэсэн. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу номер 1 болж чадсан Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баян бүрд, Зайсан, Төмөр зам, 3-4-р хороолол, Тэрэлж гэсэн 5 салбартай. Жинхэнэ хятад цоогийг монголчуудаа урайнд мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өрхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Сүүлийн хэдэн дугаарууд дээр Габи бид хоёр ер нь ах нартай яг дундаа яаж байгаа яг тань шиг зөндөө ярьлаа. Эрдэнэ заахтай ярьлаа, гүй заахтай ярьлаа. Та байна. Дээр нь хин ах байгаа. Баатархуу ах байна ч гэдэг юм үү те. Яг ингээд ерөнхийдөө юм 40 гарчихсан 50 дөхөж байгаа ах нартай ингээд суугаад сайхан ярилцлаа. Тэгээ би ер нь нэг зүйлийг бодоод байгаа. За нэг mid age crisis үлээ те. Дунд насны юу гэдэг юм бэ тэрийг? Дунд насны сэтгэл хямрал биш үү? Дунд насны сэтгэл хямрал гэж зүйл яг 40 гараад нэг 41 2-оос 45-ын хооронд тохиолдоод байх шиг байна те. Хүн хүний хөрөх. Би яг наадах чинь би одоо биш. Одоо би бол тайвширч чадсан заяа. 40 насаа гарцсан учраас. 40 төгөхөөд яг 41 үед бол амар сонирн болно. Би яг тэр шилжилтийн насан дээр энэ спорт руу орсон учраас зүв дамнаа явцсан юм шиг байгаа. Тэр нас ганц зэрэг доошоо уруудаж явах уу? Дээшээ явах уу? Сэтгэл санаагаа яг энэ өшөө дээшээ авч явах уу? Эсвэл сэтгэл санаагаа пиараад ингээд явах уу гэдэг юм бидний хувийн хэлбэлзэл амар өвг шүү. Би тэрийг яагаад мэдэрсэн гэхээр манайх анзаарсан байхгүй. Би ингээд өрөөсөө учир шалтгаангүйгээр заа юу. Тэгээ тэр үчиг нэг фитнес мэдсэд явдаг нэг таргаах штеп. Ингээ буухан ажиллаа л гэсэн. Юм руу ороод тестостерон байхгүй болсон. Юм таалагдахгүй заа юу. Тийм юм ингээ болоод ингээл тэгэл нөгөө нэг хаа нэг ганц талаараа нэг юу мэддэггүй гинт л үйлаал тэр ёо. Амар сонирн болсон шүү дээ гэдэг. Тийм үү. Тэгээ яг ер нь бол бодгол хэрэгтэй 40 нас. Тэр нөгөө нэг дараагийн нөгөө ерөөгөө орох тэр нөгөө нэг цэвэршилт гэхэд бол арай биш шүү. Цэвэршилт бол биш. Одоо нөгөө яг энэ нөгөө нэг дараагийн үе рүүгээ орох тэр юугаа сэтгэл зүйн бидэрт жоохон тогтож өгдөг юм шиг байна. Гэхдээ ингээд 40 хүрлээ штэ гэхээр амар сонирн болдог заа юу. Та нар 20 гараад яана 30 хүрлээ гэхээр бас нэг жоохон сонирн болдог штэ. Тийм мэдрэмж авч ирсэн үү? Би гайгүй шүү. Нэг мэдсэн чинь л би хүрчсэн байсан. Тэр гайгүй. Тэгээд ингээд 40 хүрэн гэдэг чинь айгүй эвгүй. Тэр яг наад мэдрэмж юм байт. Гэхдээ ер нь бол 39 өнгөрөөл 40 нас 40 41-ийн хооронд нэг юм их сонирн болдог яг. Харин энийг яг бүгд хэлээд байна те. Ямар арга барилаар амьдрах уу? Яг яах ёстой вэ? Учир нь олдохгүй. Би ч одоо юу өдөө хүртэл юу хийлээ яалаа. Тий. Би цаашид яах вэ? Яг тэгж бодсон шиг байна тийм. Энэ 40 наснаас ингээд уруудчих болов эсвэл ингээд сэргэн мандах хэвээр юу яг юу их юм мэдэхгүй. Тэгээд тэр цаг үед нь бас нэг тийм мөчлөг таарна гэдэг шиг одоо
хэрвээ 40-оос 41 наснда бас нөгөө нэг олон юм санаа зовхгүй тайван байвал гайгүй даваа орчин. За юу. Тэгэнгүүтээ тэр наснд нэг юм амьдралын нөгөө нэг юм хямраа байвал ингээд тэмцэлцчихдээ юм шиг байна. Их сонирхтой, их сонир мэдрэмж. Одоо нэрээ мартцсан ба шүү дээ. Одоо нэг 50 гараад 60 руу орохдоо сонир болох байх тий. Гэхдээ яг бид хоёр ингээд сонсоод ангууд ингээд маа гав ч юм болохоор тий. Гав нэг юм яг энэ асуултыг бас цочтоосоо зах тий. Хамгийн хэцүү үе чинь тий. Амьдрал чинь тохиолдсон хамгийн хэцүү үе хизээ байгонгууд ойрхон яриад байгаа байхгүй. Тий? Тэр Баатар хаахт ярьж явах чинь л би өстө Эрдэнэ хаахтай хүртэл ярьж байгаа тэгэл. Яг тэр үе ингээл амар хэцүү болол би ингээл бүр яахаа мэдгээ болол доод үе дээр очсон гэл ингээд яриад хизээгс чинь ерөн 2 3 жилийн өмнөх юм яриад байгаа байхгүй. Тэнгүүд яг дөнгөж таваад гарцсан байсан байгаад байгаа байхгүй. Эрдэнэ хаах бас нөгөө нэг спортоор очилсан. Амар дурдсан байл шүү дээ. 90 гэхдээ хүн ер нь бас 40 гарсан хүмүүс 40 байгаа хүмүүсийг тэргээд авахын тулд нэг юм янзын өөрийгөө саатуулах юм хайд юм шиг байна. Тэр нь гол нь цэнгэний газар уу эсвэл спортын газар уу юу гэдэг л байдсан юм шиг байгаа. Би тэгж бодсон. Бас буруу гიშгэл гიშгэн тий. Буруу гიშгэл гიშгэн шүү. За гэсэн одоо 40 гарсан одоо юундаа ч яадгийн тэр хүүхдүүд том болчлоо гэх нэг шийдвэр шүү дээ тий. Гэхдээ тэр нь дээшөө юу доошоо юу гэдэг нь л шийдэл юм шиг. За эрхэндээ хандаа. Мэдгүй би бол гайгүй байх л гэж боддоо шүү дээ. Та нар хоёлаа нэг сэтгэл 45 давтаа нэг яриас ой тий. Би бол гайгүй байх гэж боддоо. Би тэгтэл яг тэгэхээр яг би арай эрт одоо зарим хүнийг бодвол арай эрт одоо спортоор ингээд одоо ингээд ерөнхийдөө бясалгал ингээд өөрийнхөө сэтгэл санааг одоо нэг хяндахыг одоо суралцж байна. Ийм болцсон байл шүү дээ. Та нар ч бас одоо нөгөө бид нар ч би ч бас худлаа нөгөө нэг 90-ад оны төгсгөлн юм шиг байгаа. Одоо нэг цаанахад тэр үеийн дараагийн үе юм шиг байна. Та хэд болон манай хүүхдүүдийн үе биш шүү дээ. Хит тийм стресстэй шаардлага болцсон байл. Тийм үү. Гэр хүүхдүүд хараад аав та юунд энэ стресстэй энэ байж л өгдөг юм шүү дээ. Тэнгүүтээ бид нар болохоор нөгөө багасаа ингээд бүх юмыг болгочихгоо бүтээч гэдэг ингээд ийм тархины нөгөө дарамттай байсан тэр траама нь ингээд одоо хүүхдүүд маань тэрийг бити үзээсэй гэж бодонгууд чинь нөгөө хэд чинь тэгээ дараа нь ихнэрүүд нэрэл тиймтэй одоо өөрсдөө чишгээл тэгэл нэрээ тийм байгаа хөө бид нар чинь илүү тийм easy юм дээр гэж ирээл бүр тийштэй тэгэхээр за та нарлаг өө гэдэг зэрэг суучдаг шүү дээ бид хэд чинь бүр тийм тэмцэлтэй үед төрсэн болох тэр илүү их юм санаа зовд юм шүү би тэгж ойлгоод байдсан шүү дээ тэгээд та за би нэг юм асуу. За таны одоо 40 идтэй тий. Одоо амьдралын чинь нэг л хамгийн хэцүү. За яг хуу саяны 40 болов эсвэл өөр үе байсан уу? Амьдралын чинь одоо хамгийн одоо шалдаа боосон ч юм уу да. Хамгийн шантарч исэн үе ч юм уу? Хамгийн шантарч исэн үе юу? За энэ юм Габигийн брэнд асуулт шүү. Энд ихтэй айгу гоё асуулт. Хамгийн шантарч байсан үе. За юу аль үе гэх юм бэ? Ер нь бол нэг 25-аас хойш олны танил болчоод ажлын байр болдохгүй тэ тэгээд автобусанд суух ч мөнгө байхгүй тэгээд нэг 27 28 хүрсэн тэр үе маш гутамшигтай үе санагдчихсан айгүй яагаад тэр ингээд тэгээ тухайн үедээ бас нөгөө ихний амьдралаа зохиоцсон те тэгээ нөгөө нэг хуучны орсуудын байрын нойлын өрөө гэж үүдэж те нойлын өрөө түрээсэлсэн тэгээ нэг ажил хийгээд байгаа хэрнээ нэг олсон цаас нэг амьдрал хүрэлцэхгүй тэгээл нэг автобусанд суугаал тэр үе айгүй тийм хэцүү байсан яаж давхаа эсвэл арай эрт гэр бүл зохиоцсон юм шиг тийм нэг хэцүү байдаг юм аа. Тэр үе бол жоохон хэцүү. Тэгэхээр нөгөө монголчууд нөгөө нэг урлагийн хүн хэрэл мөнгөдөө төгрөгтөө гэж л боддог үе шүү дээ. Тэгэхэд би бол сайхан микротод нэг 200 цаас болвол бүүн баяр болол микрон суугаа явчих түүшээ энэ нөгөө жүжигчин байж тэгээ. Тэгээ юу гэснэ гэдэг энэ автобусан суугаа явж байгаа гэдэг үгийг сонсоод явах тэр мэдрэмж бол бас л чанга шүү дээ. Ер нь бол 30 орчим бас наснда өдий бүхэл бүтэн 20 эдэн нас өнгөрөөд 30 хүрж иж үе үжихгүй байна гэдэг бол бас л гутамшиг шүү дээ. Тэгэл 30-аас дээш ерөөсөө хүний амир ингээл хүн өөрөө л хичээх юм бол ерөөсөө ингээл босоод явчихд юм бэл. Тэгээ би одоо ингээд зарим залуучуудад хэлдэг байхгүй. Битгий газар шагааж явж ирэх.
Яаж ядарсан, яаж доройтсон харц дээгүүр. Харц дээгүүр. Би юу ч гүдээ гэл газар шагагаал яваад байвал газар шагагаал явна. Уруудаал явна. Тэ? За, юмгүй ч гэсэн юмтай юм шиг сэтгэл өдөр явахад бидний хямар гэдэг юм чинь бас ингээд хүн өөрөө хямраа босгодог л байхгүй. Яг үнэ. Тэгэл за зингэхгүй шүү ган зөргөө гэл тэгэл. Харин Аз болоход би нэг тийм бор дарсан марсан нэг халтраагүй нэг тийм бүр айхтар яг нэг урлагийн хүн гэдэг утгаараа нэг сартаа бол нэг найз нөхдөд юм уулзалт кино нээлтмэлт гэл уудаг байсан болохоос биш бүр яг нэг юм орхтайны бол тийм хүн бол бас байгаагүй. Та ер нь Монгол хүн амны бэлгэрээ гэдэг шүү дээ тий. Энд тэр хэрэг санал нийлдэг вэ? Аль нэтэ. Монгол хүн амны бэлгэрээ гэдэг. Зин шүү дээ. Нийлдэг. Тэр яг зүгээр нөгөө юу л да нөгөө эхнэр үтээр айгуу тийм гоё чөлөөтэй боддог байхгүй. Анх ингээл андуудын байранд байж хахад нөгөө 5 давхрын тэдэг юм андуудын байранд байсан. Тэгэл би тэр зүгээр ингээл ярьчин. За хоёулаа эргэжил нүнэ. Тэдүүр бүрөө байр авнаа. Хүн амны бэлгэр гэдэг юм өө гэж хэлэхэд яг л тэр зориг биелцсэн байдаг. За одоо хоёулаа тэгнэ шүү. Тэгнэ гээл тэгэхэд яг л тэгцсэн. Тэгэл өмнө яг нэг бас гээл хүн чинь ингээл амьдрах янз янз жижиг сажиг бизнес юм хүмийгээл унаал босвол бас тэрийг үтсэн ш тайхан. Тэгээд нэг 3 жилийн өмнө кофе шоп түрээсэлж ажилуулад байжсэн чи яг сайхан хүн аймаа амтад татчихсэн чи нөгөө түрээсийн газартаа шууд цагаан сараар маргааш бүх юм аваарай бид нар түрээслэгээ боллоо гэдэг нэг юм амар гэдэг харан гэргээл за окей гээл. Тэгээд бид тэр яг хэлжээсэ. Зүгээр хараа болно ш түүл. Яг 3 жилийн дараа хоёлаа өөрсдөө ингэсэн кофе шоптой болно заа юу. Гэж окей гэд. Тэгээд тэр ингээл бид тэрийн сэтгэлд яваалаа ирсэн. Тэгсэн чи ихнэр яг гэрээд нэг байшин баригдчихээн даа хоёлаа орж уулзгаа уулзъя окей тэгэл бүтцсэн. Яг 3 дахь жил тэр. Тийм. Тэгээ би тэр хөр одоо байгаа юу тэгээд хаа. Одоо ингээд нэгт гээд өчтөр интерьер дизайнер минералра уулзаад ингээд яаж шүү дээ. Nice. Хаа нэ? Одоо энэ нөгөө нэг хауулын урталт нэг эмнэлгийн хажууд нөгөө нэг байшин баригдчих шүү дээ. Соёл хаал дөргийн уртлаа. Тий. Тэнд. За яг 6 донгоолгоо шүү. Гой дэмжүүлд байхаа хаа нэг нэ за яг хаана очиж гой кофе ууя. Хизээ нэгдэх вэ? Яг хаана нэ. Дамар нэгдэн одоо энэ байшин реклам чи яа тийм. За хаул. Хаул эмнэлгийн хажууд. Хаул эмнэлгийн хажууд баригдаж байгаа өндөр байшин байгаа. Баригдаж байгаа өндөр байшин байгаа. Нэг давхар өглөө бүр 6 цагаас онгооддаг. За Гоцот л онгоож байна. Тэр ямар нэр өөрөө байна. Ямар нэртэй? Мису кофе шоп гэж. Мису. Тийм манай хүүхдүүдийн нэрний өсгөлүүд орсон. Тэгээ солонгосороо эн чин Мису гэдэг чинь манай охтууд л тэгэхээр том охин мал юу яасан. Мису гэдэг чинь юм ад жаргал бэлгэлэгч гэдэг үг гинэ. Nice. Тийм тэгээ би нөгөө Мишель Сүрия гэдэг хүүхдүүдийн нэрүүдийг оруулсан байхгүй. Тэгсэн чинь тийм гоё нэр гарч ирээд Мису кофе шоп. Манай ажиллаж үт юм шүү дээ. Хэдүүлээ очиж орлого орлоо. Одоо нэг энэ урд говь гэдэг нэг ресторан байдаг шүү дээ. Нийл чаах хурдлах. За. Тэгээд яг ингээл бодол биелээ олоод ингээл биелэл явж байна. Гэхдээ ер нь бол эр хүний эд нас 40 нас гэдэг чинь бас үнэн тэр эд нас руугаа орохын тулд тэр нэг сэтгэлийн тэнхийг даваа гарчих юм бол сайхан л байна. Би бол нэрээ за хийж бүтээхэд ер нь бол алдаануудаас алт гэдэг их хүн суралцд юм байл шүү дээ. Гол нэг хүнд муу юм хийж болохгүй, хүн муу санаж болохгүй, тий? Хэвээ хүн чанараа гээсэнгүүдээ л гэдэг шүү. Тий, хүн чанар бас л нэрээ юмд хүргэн шүү. Тэгэд бас энэ юу л юм шиг л бясалгал бас хүнд амар тийм чухал юм байлаа л дээ. Яг одоо би нөгөө хөвчин юм уншиж хахад одоо дэлхийн одоо ихэнх алдартай хүмүүс ингээ өдөрт заавал тэдний минутын ингээ бясалгал ихэнх хувь бүгд бол биш л дээ нэг 60-70% бясалгал амар их цаг үрдэг, цаг зарцуулдаг, өөрөө бүр тэг цаг зарцуулдаг тийм олонний алдартай хүмүүс байсан байхгүй. Тэгэхээр тийм болохоор ер нь бол энэ сэтгэл санааны хямралч юм уу нэг иймэрхүү юмнуудыг бясалгал хийж хөвшөөрэл гэж одоо ер нь бол хүмүүст хэлмээр байна. Яг зөв. Тэр бясалгал тэр бодолт гэдэг чинь бол бас л их нөлөөлтөө шүү. Би яг нөгөө нэг давхар нэг 6 дахь мэдрэхүйтэй учраас зундаа бол тэр сайхан энергид аваа явчихдаг. Ямар нэг уул хангаар очиод сайхан хэцгэн гэргээд илдээл. Гош дэрэн гэтэл хүн Монгол хүн хаанаас хямар авах вэ гэхээр нөгөө салхисүрж амьдрал, урсгал сүрж амьдрал сайжирна гэдэг шиг тийм. Ерөөсөө байглаасаа л яг тийм. Байглаасаа уул ус тэр ширүүн бороонд шалбан орох тийм. Хуй салхинд нэвт цохиулах. Тэр чинь сайхан ш тэр хуй салхич менюсийн дотор байгаа шаналж исэн бүх юм ингээд аваад явчихж байгаа юм. Тэр бороонд ингээд нэг заримдаа та нар тийм юм тохиолдог үст. Нях гой бороод нэг гой рилүүс яваад идэв ш тэгээд үүлээд ингээд суц юу зүгээр ингээд байж идэг тийм. Би бол тийм амьдралыг үзсэн. Ой ш.
Яг үнэ шүү. Байгаль бол бас ерөөсөө байгаль амар чухал. Би одоо ажлынхандаа хүртэл хэлдэг байхгүй. Одоо ингээд яг одоо л бид нар маш их юм дээлдэшгүй ажилтай байгаа. Тэгэл яг зарим нь ингээл те хаяа нэг ингээл шатна штэ те. Хитрхийг ажилласаа болоод те ингээл юм бодож чадхаа болол тэнгууд за окей манайха burnout болж байгаа юм бол бүгдээрээ гоё хамт ууланд гарыг салхи ингээ тгий байгальтайгаа ойрхон байх юм бол бид нар арай илүү эрүүлэр сэтгэж шүү гэл. Энийг бол ерөнхий бас Габи битээр сүлд яваад ч юм уу ер нь бол би бол жоохон өөртөө дэвшлийцэн гэж бодоо. Зөв. Та хоёр бол илүү гоё гоё газараар явчлаа шүү дээ. Манай монголчууд бас нэг үе явах юм бол сайхан явдаг болсон байна. Би бол юунд очих дуртай. Хамгийн гоё хамрын иддээс очиж энерги авах юм ихээр дуртай. Тийшэл нэг ч үзмээр байгаа. Хамраараа энэ жил бас тийш явж үзье гэж бодсон. Хамрын хийд бол 90 болсон шүү. Эсвэл би зүгээр яг нөгөө нэг ингийн хүмүүсийг бодох юм бол илүү мэдрэмжтэй болохоор илүү аваад идэг гэж магадгүй л дээ. Гэхдээ яг манай найз нөхдүүд явхад бол гоё гэдгээ. Гэхдээ дээр үед бол найзуудтайгаа явхад энэ уулын дэргэд архиух сайхан ингээл уугаал ирдэг байсан байхгүй юу? Үгүй байхгүй. Тэгэхээр чи тэр чи үгүй л байгаа байхгүй. Тэр архиад тэндээ өргөөл ирэх стомыг өөрт уулаа хоол руугаа хичил ирж байна. Тэгэхээр ч одоо ямар хямрал ундаага авах вэ дээ энэ бол. Тэгээд хамрын идээс би амар гоё өндөр энерги авдаг. За тэгээд би энэ хинтийн аврах тусан гэдгийг бол амар шүтэж байгаа. Манай охин нөгөө нэг юм арсны харшилтай. Тэгээд тэр газрын тэр ийм нөгөө ханууртай хорхон шид тэгээ зүгээр тэр иргэн дээр нь хөвтөх энерги бол хэвээр нэрээ 5 минут дээш хараад 5 минут доош хараад хөвтөх бол тэр бас супер. Ер нь манай Монголын бангадлыг бол супер. Амар те. Ярих юм байхгүй. Ястаа гоё те. Тэгээд бас сангад дэлхийдээ бас зөв харьцах. Тэ. Маш чухал юм шиг байна те. Чухал шүү дээ. Одоо би нэг хэсэг шамнартайгаа явж тэр найзын даваа гэж байхад тэр айзын даван дээрх бүх хадагнуудыг авч шатаажсэн. Бүх архины шилүүдийг авч түүжсэн. Тэгээд энэ тэнд ингээд ууланд бооцсон хадагнуудыг авч ирсэн. Тэгэхгүй бол ингээд хадагч ингээд алсуураа ингээд модыг иддэг ингээд байдаг шүү дээ. Тэгж ингээд цэвэрлэгээ хийжсэн шүү дээ. Одоо ч тэгээд нас яваад ер нь нэг тиймэрхүү юмд айгүй хитэгдэг болчлоо дөө. Одоо сүлүүд ингээл зүрд үг мөгөнд хүртэл ингээл тэр чинь ийм учиртай байсан юм байна. Тий. Би нэг нэг Монгол амны бэлгэрийг гэдэг шүү дээ. Тэрэнд би одоо ингээд итгэж эхэлдэг аахгүй юу. Тэр яагаад тэгэхээр одоо манайх олж хэлбэл ингээд 10 дахь жилдээ компани явж байгаа. 40 мянган хүн явуулчлаа гэдэг. Ингээд бодохоор манайх анх эхэлж ийснэ бодох юм бол өөрсдийнхөө хэмжээнд бол хийх юм хийчихэж байгаа. Үнэхээр алдаггүй байсан байхгүй манайх. Тэр үед би алж гинаа л гэдэг байсан. Танах яаж пүүст пик алж. 2-3 хүн явуулчаа те 10 хүн явуулчаа тэрэнд амар баярлдаг байсан. Тэгэл тэрийг алж гин л гэж ярьдаг. Тэрэндээ өөрөө итгэдэг байсан. Одоо бол манайхыг чин сэтгэлээс үнэнгээсээ 10,000 хүн гэдэг чинь их тоо шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ бодохоор заастаа амны бэлгэрээ гэдэг чинь үнэхээр үний юм байна. Хүн өөрөө ална гэж бодох хэрэгтэй алахгүй байсан ч манайх алж ийн гэж бодоод тэрэндээ чин сэтгэлээсээ идэх хэрэгтэй гэдэг чинь бас цаагаараа учиртай юм байна гэж бодоо айгүй боддөө шүү дээ. Ер нь бол одооны эцэг эхчүүд биш үү? Бидний эмээ өвөө аав ээжүүд айгүй гоё үгээр сургаж ирсэн шүү дээ. Ер нь бол Монгол хүн ам зүв бэжж л амьдрал явна шүү. Яг ам буруу байвал буруу л явна. Би ерөөсөө яг тэр үгэнд айгүй гоё үнэн байдгийг. Битээр ингээд заримдаа эхнэр битээр ингээд хүний л амьдрал юм чинь дас хоосрох үе шүү дээ. Гинт нөгөө нэг ингээл мөнгө 100,000 200,000 үлдсэн байдаг байхгүй юу? Яа нэг хоёлаа үрий. Өөрсдөө юм авч идээ. Хоолн дорё. Эсвэл хүүхдүүдэд маруулж аваад гэж. Тэгэл маргаашнаас мөнгө пүнк гэж ороод ирнэ гэдэг. Тэгээ битэр яг тэр нэг сони юм сурцсан юм уу? Мөнгө болоод тэрээр ганцхан мөнгө дуусчихна одоо бүгдээр нэг идэхгүй л бол болохгүй нэ гэл нэрээ санаа дагаад ч юм уу. Ингээл өчтөр уржигдэрл гэхэд бас л яг тийм данс ингээл харлаа л гэхэд за сайхан шүлэдээ хүүхдүүдээ. За наадуулаа баярлуул тэрийг нь авч өг энийг нь авч өг гэ тэгэл тэгэхэд гинт өнөөдөр ингээл ажил төрөл ингээл банк гэл ороод ирэхэд чинь тэгээд гоё л идэг байхгүй юу. Ер нь монголчууд ам зүвтэй байх хэрэгтэй. Ягаал эртнээс манай монголчууд ягаал юм уу аман сургаалууд байгаад байгаа юм тий. Тэр ам зүв бэжж тэр энэ яасан гоё хүүхдээ аманд нь шар тосхи цагаан өдөг гэл гэдэг чинь бол гоё л байгаа байхгүй. Одоо харин сүүлийн үед тэр ерөөсөө юм л бол муу гараад байгаа. Тэр муу амнаасаа муу гаргаж байгаа хүмүүс өөртөө л муу явна гэдгийг ойлгодог байх. Тийм шүү те. тийм болохоор яг бидний ингээд манай энэ нүдэлчин соёлын одоо ийм соёлууд бас амар
тийм эртнээсээ амар гоё юм байгаа Тий, даа. уучирж байна. Одоо яг хөө ингээд нэг ийм суурин иргэншилтэй болж одоо соёлтой болж байгаа юм. Тэрнээсээ одоо бас өөр газрын соёлууд ингээ холдож орж байгаа. Яг хөө хэрэн буруу байхгүй л тий. Гэхдээ гоё зүв байлгаал явах хэрэгтэй байхгүй тий. Та би нэг бас нэг 6 мэдрэгтэй гэж байна шүү дээ. За зарим хүмүүс бол одоо ингээл сүнс байдаг гэдэг одоо хүртэл маргаантай л байдаг тийм. За яг сүнс байд юм. За би нэгт амар олон хүмүүст хэлсээ гэдэг. Тийм. Айгу олон ярилцлаган дээр ч ярьсан. За яг вэ харагдах хүндээ харагддаг юмнууд бол байна. Одоо жишээ нь ингээл бид нар ингээл уул усаар ингээл явж байгаа шүү дээ. Сайхан газараа сайхан, саар газараа саар. Заавал энэ газар нэг машинны дуу заавал хагардаг гэдэг бол тэнд нэг юм байж л идэх. За тэгэл бас ерөнхий бол бидэрт бол сүнс харагддаг. Яг тэр бид нар өөрсдөө сүнстэй холбогддог учраас. Тэрэн дунд яг хөө ингээд нөгөө нэг онгод дуудахад ингээд маш олон юмнууд ирдэг л дээ. Тэр дундаас нөгөө нэг тэнсэн, төрлөө олоогүй, уулус нийцдүүд гэл янз янзын юмнууд нь хүний биед орж нэг яг цаа учих гал бас ингээд юмнууд байгаа л да. Тэрийг бол юм бол байдаг шүү. За тэгээд зарим нэг хүмүүс нь нөгөө нэг хямрамд оройтсон сте нэтэр гэлээд штэ. Тэр хүн бол бас л өөрөө өөрийгөө л эмчлэх хэрэгтэй. Хүн ер нь өөрөө өөрийгөө л дотоод сэтгэлээсээ эмчлэх хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл би ийм хүн би тийм гэл ингээл гундаал сэтгэл санаараа унагаал архиуж байгаа хүн хизээч сайн сайхан юм харагдахгүй штэ. Ер нь бол тий. Гэтрүүлж байгаа хүмүүст бол тийм болохоор ер нь хүн өөртөө эзэн байж өөрийгөө л ер нь хямртаал явуулах хэрэгтэй. Заримдаа тийм үе байдгүй та ярьд. За өнөөдөр л яг алах гад энэ л гэж гарахаар алчдаг. Тэгээд алах гад байгаа юм маргааш нь байхад за өнөөдөртөө яршигдаа гэхэл тэр ажил цаанаасаа бүтдэггүй. Энэ бол өөрөөсөө л өөртөө ажлыг хааж байгаа багхгүй юу. За. Тэгээд ганцаахтай өнөөдөр бас хэдэмээ нэлээд одоо ярилцчих шиг байна. Тий, тэгээд гой сэдвүүдийн тухай ярьлаа. Гэтэ ганцаах яг миний бодож исэн шиг хүн байна. Тийм байна уу? Тий. Тэгээ ингээд уулзгаар хүмүүс бодож ирснээс өөр байдаг шүү, тий. Одоо жишээлбэл бодож ирснээс сайн сайхан байдаг, бодож ирснээс арай өөр бодолтой хүн байдаг ч гэдэг юм уу, тий. Ганцаах бол яг өөрийнхөө бодож явдаг, сэтгэж явдаг тэр сэтгэл хөдлөлийг яг л нүүрэн дээрээ гаргаж явдаг хүн юм байна. Би бол ганцаахыг нэг яг гоё юм чин сэтгэлээсээ ярилцчихдаг. Тий, юмыг гоё ингээд хийвэл хийчдэг, ингэдэг яг ийм их хүн бахтаа гэж бодож ирсэн. Яг л миний бодож ирсэн шиг хүн байлаа. Тэгээд тэнтэй ярилцахад хамгийн гол маш гоё тухтай байлаа. Сайхан байлаа. Тэгээд урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэн. Сайхан яриа өрнөсөн, чин сэтгэлээсээ ярилцсан ганцхан маш их баярлалаа. За баярлалаа. Та хоёрт маш их баярлалаа. Миний хувьд ч гэсэн бас гоё байна. Тэгээд яг хуу ерөнхийдөө бол за яг хуу зарим ингээл нэг сайтуудад ярилцлага өгдөг. Тэгэл нэг яг л тогтсон юу байдаг. Ингээд яг ам халаад ингээ буу халаад суухаар нөгөө хүний нөгөө өөрийн байгаа байдал болон нэрээ нэг ярьчих юмсан хэлчих юмсан гэсэн баг нөгөө ярьж үзээгүй одоо олон хүнд нэг тайлбарлах шаардлагагүй юмаа хүртэл өнөөдөр сэтгэл хөдлөлөөрөө ярьчлаа шүү дээ. Тэгэл одоо хүмүүс ганцоо би ямар хүн бэ нүгээс юм нээлттэй байхыг хүсдэг. Гэхдээ заавал нэг та насын саналд нийцэх гэж юм уу хүмүүсийн нэг комент нийцэх нэг бүх юмаа нэг дэлгээд тэр одоо нэг тайлбарлаад шаардлагач байхгүй дээ. Тэгээ нөгөө нэг дархлаа суусан гэдэг шиг. За тэгээд хамгийн сүүлд нь ингэж асуудаг. Бид бүхний асуугаагүй таны хэлхийг хүссэн зүйл бий юу? Тэгээ бараг л бүгдийг л ярьчлаа дөө. Тэгэл хамгийн гол нь нийгэм хичнээн хэцүү байсан ч хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Хүн хүннийгээ хайрладаг, хүндэтгдэг, бие биендээ сайхан урам өгдөг байгаа ч л гэж хэлээ. Энэ л юм яг бидэнд дутагдаад байгаа. Бусд нь бол тэгээ байгаа шүү дээ. За та нэг одоо фитнес ревцэм чи хүмүүс яагаад фитнес хийх ёстой вэ гэдэг нэг шалтгааныг хэлээд фитнест яваарэ гэдэг. Одоо заавал фитнес биш спортоор хичээлэрэ гэдэг нэг өрөө. Би бол яг хэлийл гэж бодож байгаа. Хүн эрүүл бай гэвэл за фитнес ч юу ч вэ те. Ядаж нэг өглөөдөө 30 минут алхачаарай. Оройдоо 30 минут алхачаарай л гэж хэлнэ. Тэгэл эрүүл байхын тулд хүнд заавал хөдөлгөөн хэрэгтэй шүү. Тийм л. Зөв. Подкаст эхлэхийн өмнө ганцаах энэ чихчиг зүгхээр яагаад гэдэг ингэ та асуусан. Тэгэхээр амар хэдүүлээ ярьж дуусчаад тэгээд та наадхаа чинь дохоо ярий гэдгсэн аахгүй. Тэгээд яг атмосфер үүсэж гин үү? Подкаст гэж хэлж байгаа учир нь яг юунд юм шиг санагдав тань. Ерөөсөө л автуулж та ирж байна.
Тэгээд ингээ бүр өөр ирэхгүй ингээл автаал явчихж байна. Аюу гоё байна. Би бас гайханд ихэндээ ингээ нэг юм хөндөй байгаа л одоо энэ ямар сони юм болдоо гэл чихэрсэн тий. Тэгтээ гоё бүр дотн нэг олон жил найзалцсан эсвэл нөгөө нэг хур ах дүүс шиг л тийм мэдрэмж авлаа шүү дээ би бол тий. Нэг ах дүү нар чи хоорондоо ингээл нэг яриа л ирэхээр ингээл амьдрал гэдэг чинь ингээл явдаг шүү дээ. Яг тэр шиг л нэг тийм гоё мэдрэмж авлаа нэгээд заримдаа ч бас гэхдээ хүнээсээ шалтгаалж заримдаа өөр подкастууд очихоор ингээд танараас дотн байсан хүндээ ингээд юмаа ярих гэхээр юм гардгүй бас байдаг. Хаалт үсэд идэв. Тэг би гайхдаг. Ямар сони амьдрал дээр ингээд тийм ойр үжиж ингээд юмаа ярих гэрэгээ болдгүй юм бол гэдэг. Би тэгээд анханасаа л хэлжсэн шүү дээ салгад. Юу ч хамаагүй ярьдаг үстэй юу ч хамаагүй ярина те гоё ярина бүгдээрээ гэлдэгсэн тэгэл. Гоё. За тэгээ ганцаахыгаа хийж байгаа бүх зүйлсэд нь амжилтсан юм. Тэгээд гоё фитнесээр илүү их амжилт гаргаарэ. За илүү их нь цаашаа ядаж битгий хаяарэ гэж би хүсэж байна. Би хүсэж байгаа шүү. Тэ. За тэгээд хийж байгаа шинэ кофе шоп нь гоё амжилттай яваасай. За тэгээ үр хөвгтүүд нь эрүүлэнх байгаасай. За дээр нэмээд алдраатай хамт байгаа AI production бас гоё шинэлэг бас тэгээд гоё тэ гоё сайхан уран бүтээлүүдийг гаргаасаа гэж хүсье өөртөө өсдөг хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. За баярлалаа маш баярлалаа. За тэгээд подкаст руу өнөхөрөд өндөрлөж гэн үзэгчтэй. Тэгээд Powered by Airplane аялын өгжи гэдэг оройт явдаг байгаа. Манай энэ удаагийн подкастт маань за ганцхан ах маань хүрэлцэж ирсэн байлаа. За тэгээд манай ерөнхий ивент тэтгэгчээр Хятад хоолны сүлжээ ресторан Yulon бид бүхэнтэй хамтарч ажиллаж байна. Манай хамтрагчаар Simple Zelle application амун манай хамтрагчаар энэ удаад Skytel компани SkyGo High Speed үйлчилгээ бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. Супроко Чарна бүтээгний хамтарч ажиллаа. Тэгээд эрт дугаараар ирээд уулзцгаая. Өдөр баяртай. Powered by Airplane. Аялын хөгжи. Подкаст румын хамтрагчаар Zubrowka Yulon Хятад хоолны ресторан Simple Zelle application